Цагаан сарын манайхан анхаарлаа нааш хандуулаарай. Халамцсан өрөө нэвтрүүлэг эхлэхгүй ч шүү. Эхлэхийнхээ өмнө та бүхэндээ 30 гаруй жилийн түүхтэй, туршлагатай суман гүнийхээ хэвэн боовны вакцыг яг урдаа тавьчихад сууж байна. Мөн голдон говийн дугтуутай шоколадны вакц. Энэхүү 10 ширхэг нэг вакц болж байгаа. За мөн урд маань бол сар шинийхээ залуустаа зориулсан залуус тавгийн эдэний вакц маань байж байна. Тэгэхээр зэрэг эдгээр 3 вакцаас та бүхэн маань алийг нь авсан урамшууллын эрхтэй болох юм байгаа юм шүү. Тэгээд iPhone 17 Pro Max за мөн аялын эрх автомашин гэд 3 тохиролд та бүхэн маань оролцох эрхтэй болох юм байгаамаа. Энэ бол үнэхээр хааж байхгүй алтан боломж юм шүү. 2 дугаар сарын 15 хүртэл цөөхөн тооны вакц гаргаж худалдаалж байгаа учраас та бүхэн яг одоо амжаад захиалаарай. Вакцины тоо бүрдэх болгондоо тохирлоо дор нь явуулаад урамшууллын эзтэй тодруулж байгаа юм шүү. Хэмэрдээ вакцаа захиацгаая. Сар шиндээ сайхан шинлээрээ манайхаа. За. Сайхан амтлахаа явуулаа тий. Яа. Сүтээ цайтайгаа тэгээд дуусаа. Тасархаа. За нэвтрүүлгээ эхлэхгүй. За сайн хүмүүс үзэгчтэй ингээд халамцсан яриа нэвтрүүлэг маань ийхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочид болвоос бид бүгдийн авгаалan дууддгаар гэрлийн бурхан Батбаяр ах маань ирсэн байна. За мөн жүжигчин Төгсөө эгч маань ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Би яг ингээд орох гэсэн чинь таныг яг жүжигчин гэж зарлах гэсэн нэ. Тэгсэн чинь шууд жүжигчин гэж зарлахаа ингээд явж идэг байхгүй. Тэгсэн чинь дундуур нь шууд нөгөө гэрэлтүүлэгч гэдэг чинь дайрж орж ирээд. Тэгээ дайрж орж сүлжээ булаагаад тэгээ сүлдээ гэрлийн бурхан болоод тэгээ дууслаа шүү. За үний юм чинь дээ. Тийм ээ. За сайхан өвлжцгөөж байна уу? Сайхан өвлж байна. Сайхан өвлжж байна уу? Йоо. За ингээд амар өндрөөс эхэлж байна. Гадаагийн нэвтрүүлгийн хамгийн нөгөө юутэй реакшнтэй хамгийн гоё нөгөө өрнөлийн хэсэг нь эхэндээ байдаг. Тэгээ тэрнээсээ буух гэж би хэсэг ашиглаад авдаг байхгүй. Хэд өндрөөс эхэлчихэд үү? Хэд өндрөөс эхэлчихэд халамцсан яриа нэвтрүүлгийн хөдөлгөөнийг хүлээж авч хүрэлцэж ирсэн. За агч хоёрдоо маш их баярлалаа. За тэгээд наанаас нь явахын тулд эхлээд нөгөө бэлгээ өгдөг шууд. За Батбаяр ахта гоё бэлгээ гардуулъя. Энэ манай нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Европагийн Чарна гэдэг премиум төрөл нь байгаа. Тэгээд энэхүү Чарнага удахгүй сар шин маань болох гэж байна. Сар шинийхээ ширээн дээр бас ах маань тойроо. За гэлалаа. За сайхан тань. Өстой баярлалаа. За Төгсөө эгчтэй болгоро халамцсан яриа нэвтрүүлэг маань Mega Electronics-тэй хамтарч ажилладаг. Mega Electronics-ийн энэхүү бас зочидтой гарын бэлэг болгож өгдөг энэ сэндвич мейкер байгаа. Тэгээ сэндвич мейкер тэгэн гутаа энд нь болохоор гоё юм чихвч байна. За. За баярлалаа. За цааш нь тавиад байгаа. Дөнгөж орж ирэл амар их бэлэг. За халамцсан Батбаяр дандаа архигүй. Энэ хүн ууж магадгүй гэсэн байртал халамцсан яриа нэвтрүүлгийн маань мөн хамтран ажиллагч ивент эдгэгч Оросын нөгөө алдарт Столичны гэдэг. Столичны. За тэгэн гол манай Zebra компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Zebra маань бол тэгээ Zebra бол ингээд нөгөө яг Орос уламжлалын тийм ээ нөгөө уултын гэхээр жоох эвгүй болчих واخ тийм. Шилтэй. Хэрэглгээний. Тий одоо сархатын уламжлал гоё соёл тийм ээ уух. Тэгэн гот нөгөө нэг энэ юу нь байж байгаа шүү дээ. Саркос нөгөө энэ төрсөн байна. За тэгээд нөгөө гоё юу хяман байна. За өгөрцөн байна. За тэгээд энэ хоёр хүний л хэрэглээ юм байна. Өрөнгөн байна. Ийм гоё.
гарын бэлэг манай зебрагийнхан маань явуулсан байна. За. Батөр ах минь. Батөр ах минь. За гэлээда. Яа. За тэр зебрагийнхандаа ч гэсэн ажлын өндөр амжилт төсөё. Баярлалаа гэлээда. За халамцсан өрөө нэвтрүүлэг маань мөн Reunit гээд Итали дарстай хамтарч ажилладаг. Reunit бол энэ ямар учиртай вэ гэхээр 75 жилийн түүхтэй ийм гоё брэнд байгаа. Дэлхийн 80 гаруй улс оронд экспортод гаргадаг юм билээ. Ийм Итали дарс байгаа. За тэгээд төгсөөгчтэй Итали дарс Reunit-тэй гардуулъя. Ёо. За баярлалаа. Ингэж аваад одоо ихэлдэг тийм уламжлалтай байгаа. Гэхдээ ингээд бэлгээ ингээд өгчхөр их гоё ямар болчихсон шүү дээ. Йоо, за. За баярлалаа. Бэлэн аваад бас баярлалаа болчихсон. Төгсөөгч сүүлийн жилүүдэд нэг харагдахгүй байгаад байсан. Юу хайчч юу? Би 17 онд гадагшаа яваад тэгээд 2 жилийн өмнө ирээд тэгэл тэр хооронд жоохон урлаг ажил маш завсарласан л та. Ирээл ерөн тэгэл төлхөө киноныхаа ажилдаа орсон. 9 жилийнхаа намраас нь тэгэл амьдрах сайхан гэдэг нөгөө босрал телевизийн туг пикчерсийн амьдрах сайхан гэдэг 20 ангит сериал дээр зургийн дараагаар ажлын санал аваад тэгээд зургийн дараагаар ажиллахдаа бас дунд нь нөгөө асарж байгаагийнхаа эхнэр болж нөгөө гол дүрийн отхон баяр байгаа штэ. Тэрний одоо хадам ээж, Аминагийн ээж болж бас дунд нас өөрөө жүжигчнийхээ ажлаар оролцоо, зургийн дараагаар оролцсон. Ер нь тэрнээс хойш голцоо олон ангит болон ганц ангит кинонууд зургийн дарга тэгээ гүйцэтгэх продюсер эдраар тэгээ бас хажуугаар жүжигчнэр ингээд ажилдаа төлхөө орчоод явж байна. Ааха. Тэгээ сая хамгийн сүүлд намар алаг намар гээд сайхан драмын тийм гоё кино зургийн дараагаар нь гүйцэтгэх продюсераар нь алаг намар гээд одоо яг бүх IPTV-д орсон байгаа. Нөгөө манай цогтой байсан шүү дээ. Дурсан байгаа. Дурсан байгаа цогтойг найруулж. За. Цогтойг найруулж. Тийм. Тэгээд манай энэ алаг намар кино чин зориг гээд өөрөө ингээд мундаг юм кино сонирхогч нэг юм 2017 онд өөрөө энэ киноныхоо зохиолыг бичсэн. Тэгээд энэ хүн өөрөө кино сонирхогч хүн байхгүй юу? Тэгээд энэ цахилгаан кино. Энэ хүн маань өөрөө зохиолоо бичээд тэгээд ер нь гол дүр жүжигчдийн кастинг гэдэг бүр эхнээс нь хүмүүс чинь кино зохиолоо бичгэрэг жүжигчтэй нэг ерөнхийдөө харцсан байдаг ч нүдтэй. Тэгээд бичсэн тийм зохиол санал орж ирээд тэгээд тэрэн дээр нь бас баг хамт олноо бүрдүүлээд кастингаа бол ер нь найруулагчийн баг манай тэр киноны зохиогч чин зориг маань өөрөөсөө ер нь бол жүжигчтэй сонгож тэгээд нэлээх хайтаахан хөөрхөн алаг намар кино маань сая 1 сарын 13-нд нээлттэй хийсэн. Тэгээд бүх IPTV платформуд дээр гарч байгаа. Тийм. За аль нөгөө халамцсан хайрын нэвтрүүлгийнхээ эхний раундыг за бүсгүй хүн ороод ирсэн болохоор шууд нөгөө Reunit-тэй задлаад барьчихъя те. За гэрлийн бурхан тэнгэр маань бол яах вэ? Яа үзэгчдээ ягаад гэрлийн бурхан тэнгэр вэ гэд байгаа учраа тун удахгүй хэлнэ. За хоёулаа бол нөгөө Жубровкогийн Чарнага сайхан задлаад халамцсан хайрын нэвтрүүлгийн ерөнхий эвент эдгэгч Чарнага. Энэ Чарна шүү дээ ийм учиртай юм. Нүүрсэн шүүлтүүртэй гэдэг. Тэр нөгөө нэг манайхан чинь нэг ийм шаардахгүйгээл нүүрсэн юм давхарж угаад байдаг шүү дээ. Тэгэхгүй л ямар ч шаардлага байхгүй. Энэ шууд Чарнаг аваад ухад. Тэр нөгөө нүүрсэн шүүлтээ. Өөрөө шүртүү. Тийм. За манайхаа халамцсан хайрын эхний раундыг барьцгаая. За гээд ажлын амжилт төсөё. За мэндэ. За халамцсан хайрын нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. халамцсан хайрын нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Жубровкогийн шин төрөл Чарна буюу Пермөв төрөл та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр энэхүү Пермөв төрөл нь бол нүүрсэн шүүлтүүртэй. За тэгээд сархад мэддэг хүмүүс бол амсаадал мэдэндээ хамгийн супер чанарын спиртээр хийдэг. Чарна бол одоо дангаар нь хэрвээ одоо хүртэх юм бол шаартна гэдэг ойлголт бол үнэхээр байхгүй. Харж байгаа үз шил эднэр бол арай өөр байгаа. Одоо Жубровког бол манай үзэгчид маань бол ямар чанартай сархад вэ гэдгийг нь бол мэддэг болсон. Тэгэхээр зэрэг тэр дундаа дээрэс нь Пермөв төрлийн гэхээр ямар чанартай гэдэг нь бол угаасаа ойлгомжтой.
Халамцсан нэвтрүүлгийн ерөнхий вэдэтгэгч Зубровка Чарна. Хэдүүлээ өнөөдөр нөгөө Ханамаса ресторанаас хуучны Ханамаса рестораныг тоо санаж байна. Мэд. Бараг Монголын арга анхны бүфэ хоол байсан. Тийм шүү дээ. Шууд таксаа төлөөд орж ирэл. Такс төлөөд ордог байсан санагдаад байгаа юм. Пүүл идэх гардаг те. Тэгдэг байсан тий. Ханамаса ресторан маань бол өнгө төрхөө өөрчлөөд одоо өнөөдөр бол ийм гоё хятад үндэстний хоолоор үйлчилдэг болсон. Бараг 60 гаруй төрлийн маш олон гоё сонголттой гоё хоолууд гардаг юм гайхалтай ресторан байгаа. Одоо тун удахгүй бид гуравт хоол нь орж ирнэ. Би тэр энэ хамраа ингээ оролддоггүй ерөөсөн мэддэггүй байсан юм байна. Ялгаа авахгүй. Тэгэл ингээл энэ тэнд ингээл ярьслаг өгөөл юм болно гэдэг юм. Хамраа авах. Тийм нөгөө хүн болгоныг өөрийн гэсний тийм привич нэг үргэлжлүүд байдаг тий. Ингээд би үсэн ингэ тийм билээ. Би ингээд дандаа толгоогоо мэждэг байсан. Тэрийг өөрөө мэддэггүй юм байна. Их загнуулж ирсэн хөх юм аашиг тий. Мэдхгүй ингээд дандаа ингэ. Тэгээд сүүлд ингээд авахулсан зург болгонд л ингэсэн л байх юм. Дандаа ингэсэн л байх юм. Бүр гайхаад идэгдсэн чинь бүр тийм первич байд юм. Бүр би бол балиар хамраа оролцдог нэг тийм балиар энэ чих муухай харагдах юм байна. Оо за. За. Ханамас юм. Оо шууд уу? Оо ямар гоё юм. За. За одоо хятад хоолны бол одоо үндсэн нөгөө хамгийн гоё хоол нь бол миний ойлгохдоор бол энэ загас гэж ойлгож шүү дээ. За гурлаа халуун дээр нь сайхан хоол загасч байгаа штэ. сайхан штэ. Хоёрыг таа чинь яг үндсэн мэрэгжил чинь жүжигч юм биз дээ. Жүжигч штэ. Тэ? Би цэрэгээс салгаж ирээд 1987 онд юунд Армийн драмын театр гэж анх байгуулагдсан штэ. Тэ. Тэгэд би дагалдан жүжигчнэр орсон байхгүй юу? Анх. Кино драм ороогүй мó та? Кино драм төгсөөгүй штэ би. Төгсөөгүй шууд уу? Тий. Тэгээд дагалдан жүжигчнэр нөгөө Сэддгэн шав болоод. Сэддгэн чинь Армийн драмын театр байсан штэ. Анх байгууллагад бүгдээр ингэ толгойн жалуугийн тулцаад орж ирсэн юм чинь. Тэгээд тэнцэж Сэддгэн шав гээд жил явж байгаа сүлдээ нөгөө соёлын яамнаас үнэлгээ авчин гэлсэн. Жинхэнэ жүжигч нэ. Жинхэнэ жүжигч байсан. Тэгээ Армийн драмын театр чинь 10 жил ажилласан штэ. Жүжигчнэрээ. Оо зөө. Тий. Арим сурчлагаа гээл цэргийн ангуудаар их юм. Тэр гоё театр байсан тий? Тий, сайн театр байсан штэ. Мундаг театр байсан. Одоо тэгэнгүүтээ тэр Армийн театр ч нөгөө юу гэдэг бас нөгөө нэг юм тэр зохиомжууд айгүй хийдэг. Тий штэ. Тий. Одоо энэ саяхан хийгдсэнээс нь энэ нөгөө задлаг үзэхээ кино штэ. Тэрнээс нь нөгөө юу дотоо хэдэд тань гэдэг багуул сургуулийн жижигээр хийсэн штэ. Тэгэхэд Баатар найруулагч найруулад. Тэгээд тэнцээд авчид бид нөгөө тэр хадны хар гэдэг хин Сэддгэн дөрөөс Сэддгэн хүүхэд нь болж тоглолт тий. Тоглож ирсэн байна. Тэр нас урчдаг хүүхэнд тоглосон юм. Тий. Жүжиг яах нь. Тий, жүжигэн дээрээ. Одоо тэгээд тэр телевиз алтан банд ч гэсэн одоо бид штэ. Тий. Тэгээд тоглож ирсэн. Манай театр чинь гоё жүжигчтэй байсан штэ. Нөгөө телегач оюун цэгч намын тоглодог. Оо тий. Тий. Гоён зэрэглэгийн. Тий, гоён зэрэглэгийн тэр байлаа. Лам жим дөгч тоглодог лам хуугаа байлаа. Бид нар би чи тунгаа ихч байна. Би ч бас өөрийгөө бас хацтай гэж боддоо штэ. Тэр гоё хүмүүстэй бас залуу байхдаа хамтраад ажиллаад махаа гэдэг ингээ явж байна. Ахаа ихчээ гэдэг ингээ явна гэж бас нэг ховор тохиолдолтой тий. Гоё, үнэхээр гоё. Үнэхээр сайхан байсан. Хоёулаа наадах чинь гоё дэлгэрүүлж одоо туутахгүй ярина. За. Төгсөө ихч чинь юу навчагийн найз гэдэг чинь яг ямар тодорхой юм бэ? Зааш. Надад уцаар яриад тэгсэн. Навчагийн найз байна төгсөө санаж гинөө гадаа гэд. Гэхдээ сандгүй яг үү те. Нөгөө юу байхгүй юу? Соёл урлагийн сургуулийн нэг анги 1999 оны нөгөө суур агшийн анги. Нөгөө алдарт анги. Алдарт анги штэ нөгөө оддын анги гэдэг чинь. Оддын анги. Тийм, тэр чинь одоо нэрлэл за навчаа сугрын бол Эрдэнэ үлэг Эрдэнэ амар сайхан. Одоо их хурлын гишүүн Баясгалан байна. Их хурлын гишүүн Баясгалан. Тийм, тэгээд Доёгийн ихнэр Зулаа байна. Соёл урлагийн сургуулийн тайз нарын тэнхимийн эрхлэгч доктор профессор Даваагч
байна. Оо тий. Тийштэй даваа байна. Тэгээд Даваа огч чинь танаа гэх тий. одоо энэ нэвтрүүлэгч Гантиг маа манай анги чинь бас хэдэн олон нэвтрүүлэгч нартай шүү дээ. TVC-ийн болроо байна. Тийм одоо талигч UBS телевизийн нэвтрүүлэгч байсан чи агаа байна. Манай жаргал сайхан байна. Өө манай анги угаасаа алдартай байна. Тийм манай анги чинь бол ер нь алдартай шүү дээ суйсад. Тийм мундаг. Тийм тэгээ би чинь суйсаа төгсөөд хошуурлын театр Заяах Бацаях гэдэгтэй чинь ажилласан шүү дээ. Тийм. Нөгөө оддын ирэлтгээд анхны нөгөө төр нэг шоу тоглолт моголтыг чинь навчаа бид нар чинь бас яг анханасаа цуг ороод бас тэнд хошуурлын театрын анхны тайзан дээр хошин тоглолтод ороод дараа нэг төрж мөрөө завсарлаад байж итл харин X дүүцээ Сэргээ шойрын зугаалга дээр багийн битэр чинь X дүүцийн зугаалга дээр анхаа нөгөө атом болдог те. би атман болдог биш. Зугаалгын нөгөө улаан палачтай. Нөгөө оюутнууд цагдаагийнхан сэргийн сургуулийнхаа нөгөө аялж явж байгаад хоорондоо танилцдаг. Тийм. Тэрэн дээр нөгөө улаан палачтай нэг эмэгтэй байгаа. Тэр чинь нөгөө эмэгтэйчүүдийн баг дээр. Тийм. Аяагч Америк яваад. Тэгсэн чинь яг тэр зугаалгын тайзны номер нь нөгөө сэргээ шойр дээр нөгөө мюзикл гаргах гэхлээр аяагчийн орон тоглох хэрэгтэй болчоод манай зулаа над руу 7 сарын 2-3-ны үед баха бүр гинт залгаад төсөөгч та хаана байна гэж би лагер дээр байна гэж та ингээд яаралтай ингээд өнөөдөр яг одоо ингээд соёлын төргөн дээр хүрээдэрж болох уу фүүгээтэйгээд би ч даваа игээл тэр айгуу гоё бас нэг тийм азтай тохиол байхгүй юу те. Тийм манай зулаа хөөрхөн тэгэл төсөөгч таалцдаг. Тэгэл найдаа. Нэг анги шиг өвчөө гэдэг үс юм. Өвчөө гин тийм. Анги дотроо одоо манай даваа одоо энэ 25-ын хөтлөгч байсан Баярхуу байгаа шүү дээ. Тийм. Баярхуу тэгээд хин даваа би хэд чинь гантмаа бид чинь юу ангийнхнасаа нэг хэд ах. Настаптар гэж юу? Настаптар ч үгүй. Тий тэгээд Хамаагүй ахим тий нэг тий хамаагүй ахим гэсэн. Тэгээ манданд чинь бидэдийг дандаа ихчээ ахаа гэд бүр ингээд оюутан цагаас сурцсан 2 ах ч бай 3 ах ч тэгэл ахаа ихчээ штэ. Тий тэгээд харин зулаа маань төсөөгч та ингээд оролцооч найдаа багш за миний охин өстө тавкэдэр гэл. Тэгээд харин айгуу ганцаар. Чи бол ямар ч юм ирээсээргүй найзаа гэжтэй. Йоо тэр чинь өстө миний оюутан цагаас эхлээд одоо өнөөдрийг хүртэл өстө үүзээгүй сайхан найзаж байгаа. Амьдралын минь оюутан цагийн минь найз шүү дээ. Тэгэл удаа навчаа төгсөө гэдэг чинь соёл урлагийн сургуулиас гарсан л яриа шүү дээ үг шүү дээ. Хоёр ч нэрээ өстө холбоотой юм шиг байсан тийм. Тий холбоотой юм шиг л хоёулаа чинь оюутан байх та тэгэл. Даваа навчаа төгсөөл гэж яригддаг байсан шүү дээ бид. За манайхаа энэ ястаа бүр айдуу энэ Батөргоод нэг Ваа юу? Батөргоод нэг шүл хийж өгөөд. Яа, нэг шүл өгөөч. Миний хүн нэг шүл хийдэ. Батөргоо ярээс нэг тийм яг нэг тийм шүл уугаар харагдаад. Яг өөр хоньны сайхан шүл байх шиг байна. Оо ямар гоё. Энэ заасны хад үст үнэхээр гоё шүү. Гоё байна. Ямар гоё юм бэ? 100 гарчлаа за хамаа. Зүгээрээ. Өсөж нааш өгч. За энэ шүл зү явнаа наач. Оо энэ шүл. Тасархаа. Яасан гоё шүл. За ингэж. За би энэ урдаа ингэж аваад. Багийн хоорд кинонд хэр яв та? Ер нь явж байна. Үш яагаад тэгээд гэрэлтгүүлэгч болоо яваад гэсэн юм бэ? Жүжигчнээ хийхээ явахгүй. Яг нөгөө нэг найрмын дарамж хатар чинь орчин үе нэртэй болоод соёлын амны мэдлэгч ирээд нэг 4-5 жил бос юм аа. Тэр хооронд бас гоё мөтөлөлж нөгөө оролцогч нараас ахуулаад. Тэгж яагаад 10 жилийн хаа хийгээд тэгээд ерөнхийдөө аж ахуйн тооцоон дээрээс буугаад тарцгаасан байхгүй. Амин театр уу? Орчин үе нэртэй байж хаад. Тэгэл ерөөсө театрч байхгүй юу ч байхгүй. Энэ хогдрус нэг. Тэгээ байжсэн чинь X2 самтлагд удаад найдаа өгч удаад тэгээд X2 самтлагч би одоо 9 жил дууны техникч юм хэлсэн шүү дээ. Анх тийш дээ. Нэрээ дууны техникч байсан шүү. Дууны техникч. Тэгээд 9 жил хийгэлээ. Ер нь яагаад гэрэлтүүлэгч болсон бэ гэхээр нөө Армин театр чинь орчин үеийн театр чинь нөө анх Шин үсгийн багш гэдэг кино ихгүй. 97 онд ч та. Шин үсгийн багш гэсэн чинь тэнцээс бид яг хөтэ нэг жоохон техникт жоохон дөртэй мүүдэ гэд намайг авчиад чи гэрэлтүүлэгчээр яв гэд. Бадруу найруулагч юм. Тий.
Тэгээд би чинь юу ч мэдэхгүй нэг хоёр гэрэл тайзны дээрээс байдаг нэг хоёр гэрэл чирээ. Нэг юм баг бэбг нэг юм. Бэбг нэ. Ногоон бэбг гэдэг. Тийм хоёр гэрэл чир гэсэн юун дээр натур дээр очдог байхгүй юу? Аа. Тэгсэн чинь ямар хүн ч авахыг мэдэхгүй юу гэрэлтүүлэх гэж юу ч мэдэхгүй юм таацсан. Тэгсэн чинь шарууд орж байгаа. Шар бах. Тий. Шарууд орж байгаа. Агуу амт байж. Тий. Давааха хоцорг оператор мундаг штэ. Төрийн сархилт. Тэр хүнтэй ч анх танилцаад. Хүн нөгөө даваад орж давааха. Тэгээ давааха. Тэр хоёр чинь тэнцээ чинь лүүц тарж байна. Тэгэл яасан. За намайг гэрэл тавил гэсэн. Би зөвхөн асаахал юм бодоод суужсэн чинь үгүй ээ. Гэрлийг чи ингэ тавьдаг юм аа гэл. Ийм өчтөө. За. Тэгээ одоо гэрэлтүүлгэн дээр сурнаа гэл. Оо шарах шууд уу? Шууд. Тэгэл нөгөө нэг өөрөө тэр нэг тусдаа гэртээсэн тэр гэртээс очоод нөө дуудаад оруулчихна. За Монгол гэр дотор гэрэл тавина гэдэг чинь ийм чухал ажил байдیں۔ Хамгийн хэцүү нь юм байдаг гэж үздэг л. Тэгэл ингээл цаас гаргаж ирэл палан зураад л оо зөв. Ямаа гэж ихтэй. Аяг юм хүн загна гэж байхгүй чи ойлгож байна уу? Ийм очиртай штэ гэдэг. Айгу зөөлөн штэ айгу гоё. Тэгэл анхандаа ч ингээл ойлгохгүй хоёрын хооронд ингээ сууж манай хэд нөгөө гадаа ч нөгөө завсарлагын үе ирсэн дүм гэж мөн хаа гэж бүгд тоглоод байна. Нөгөө би ч дотор нэгэл тэгэл гэрэл анх заалгаа суугаад байсан. Тэгэл ерөөсө гэрэл гэдэг чинь ийм учиртай байдیں۔ Бүх юмнууд амар найдын зааж байгаа байхгүй. Тэгээ бүр натурын турш тэгэл гэрэл заалгасаар бол. Тэгээ маргааш ийм зураг аван тэгэхээр яаж юм ингэж гэрэл явах нь штэ. Энд чинь камера авах нь штэ гэл. Бүр тэгэд нарийн заасан баг. Тэгэл зүгээр хотдорж ирэл за нэг кинонд явал дууслаа даа гэж хэлсэн чинь. Бүгд ирж цоц. Тэгсэн чинь ерөөсө тавилан гэдэг кино шууд орж байгаа байхгүй юу? Одоо нөгөө инхээр юм хийсэн. Тавилан кино шүү дээ. Тавилан нэг. Нөгөө манай амраа энэ тоглосон. Амраа ундрал энэ тоглосон. Тэгэд төгсөө тоглосон гайшин. Тэгсэн чинь тэр кинонд орох гэж байна. Одоо чи хотын сити кинонд орж ирнэ. За. Гэт шууд дуудаад би чинь хүчээр бараг дуудаж очиод тэгсэн чинь за гэрлээ тавь гэл. Хотын Бас давааха зургийг авдаг. Бас давааха гэн. Тийм. Тэгээ сүүлдээ чинь тэгэл тэрний зурган дээр бас хотын гэрэл заалгаж байгаа юм. Тэгж явж байгаа сүүлдээ тэгсэн чинь ерөөсөө заяа шитүүдийн гэрэлтүүлж бол. Шууд намайг тулгаал гэх завдлагууд за одоо дараа тийм шүү люминогийн гэрэл хэдэн настай? Одоо чинь 97 гэдэг чинь би ч одоо 30 гарсан байсан юм. Тэ. Тэгээд яг чинь тэгээд энэ чинь клип мэлипний бүх зурган дээр за манай шиврэн гоо нэг ганагийн тийм шүү дээ. Тийм нөгөө нэг чамтай хамт явмаар шүү дээ. Тэр мэр энэ төр чи бүгдээр нэрэнд явж байгаа юм чи. Тэгэл хажуугаар нэг стүүцийн юм орлоо гэж орцсон чинь тоглолтоо засраар хурцэл энд зургатаа тэнд зургатаа гэл. Тэгэл заяа студийн гэрэлтүүлэгч болоод тэгэл одоо энэ юу памагтын намайг нэг энэ чи хийсэн шүү дээ. Тэрэн дээр өдөр гэрэлтүүлэгчээр нь явал тэгж явж байгаа ерөөсөө гэрэлтүүлэгч тэр нэг бүсэн одоо гэрэлтүүлэгч болоод тавьчихсан. Тэгэл X студийн юунд ягаал дууны техникчигээд тэнцээ очорог давхар ажиллаад л энэ үз тарсан. Бас за хол өдөр манайхаа. Бас мундаг үз тарсан үз тарсан. Халуун цэврийн нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Zubrovka. Италийн 75 жилийн түүхтэй Reunit брэнд дэлхийн 80 гаруй улсад экспортод гардаг, Америк, Мексикт бол хамгийн их зарагддаг Итали дарсаа. Хэрвээ та чихэрлэг дарсанд дуртай бол энэ Reunit бол танд яг л таалагдах юм сайхан амт байгаа. Хүүтнэр нуух юм бол илүү амт нь тодордог ийм дарс байгаа юм шүү. Танд таалагдах амт Reunit Итали дарс. Тэгээ киногоор нэлээ явсан. Киногоор ямар сантай гэрлийн бурхан тэнгэр ортлоо явах. Хамгийн амар нь хаанаас тог гаргаад ирдэг юм. Амар очив. Ямар тоггүй гасаад ямар юм вариантгүй газар очиж байгаа шүү дээ. Энэ хүн Google явдаг. Тог болоод ирдэг. Тэгээ сүүлийн үед түлхүү жүжигчнээр ажиллаад байгаа тий. Тий.
Ер нь ч тэгээд бас одоо ингээд нөгөө нэг юу байд те. Бас мэдлэгтэй чадвартай залуучууд их байна. Тэ? Их болж кино миногаар бүгдээрээ студентрээр ингээд явдаг болж. Ер нь ингээд залуучууд бас гоё штэ. Кино техник ч гэсэн айгуу ухаалагдж байна. Тэ? Хөнгөн болж байна. Одоо бодлого ургаас энэ төр бид дээлайт гэлцдэг. Амар хүнд Та бодлого ургаас чинь гэлэг тавьсан уу? тэгсэн. Тэгэл амар том хүндстэй Нөгөө мө дээд айцчих гэсэн. Босор хүнд шүү дээ. Зэрлэг хүнд юм тэгэл үүрэл явдаг лээс одоо бол айгүй гоё ингээл хөнгөрөөд чалдан сайжраад ухаалагдаад Нанлайтын хэдүүлчихсэн шүү дээ. мундаг штэ. Гоё байна. Тэгээд одоо ингээл залуучууд энэ ингээл шинээр гарч ирж байна. Мундаг штэ, гоё штэ. Гой. Тэ. Тэгээд ер нь бол жоохон жүжигнэр явах гэсэн бодолтой байна. Гой. Тэ. Төгсөөч. Таныг зөвхөн нэг юм жоохон айс цангийн дутамшилтай тиймэрхүү дүрд аваад байдаг байсан те ерөнхийдөө. Тэ харин тийм ээ. Нөгөө Харин тийм ээ. Айс цангийн би харин 2 дугаар курс тахта 3 дугаар курс тахта нэг чамаа өгчтэй уйлж исэн байхгүй юу? Дандаа нөгөө харигчин яахан бие өнлөгч одоо хойд их хадам их гэл дандаа нэг тийм дүр мөрний ацрик матрик ажиллагаанд ордог. Тэгээ би чамаа өгч нэг уйлыг дэлжсэн байхгүй багшаа би дандаа муухай юм тоглодог ч. Үгүй юм нөхөн. Дандаа муухай юм тоглож байна. Тийм, эсрэг дүрд явдаг жүжигчин, сайн жүжигчин болт юм аа гэж чамаагч надад гэж хэлжсэн байхгүй. Бас нэг өөр хэдэр чи залуу бас нэг гоё мой үзэсгэлэн гоё эмхтэд бас тоглочих гээд бодоод байна шүү дээ дотроо бол тийм. Тэгэхээр чи нэг аригчин ч юм уу нэг тийм хойд ихмэх байх юм бол нэг бол төгсөө эсвэл навчаа гэж бид хоёр л ерөөсөө ангиасаа нэг тиймэрхүү юмд явж идэг байцаагч төвшмөлийн нөгөө хоёр нөгөө эмхтэй эдэртэй тийм байцаагч төвшмөлийн ихнэр охин мохоо хоёрт битээрч явж байгаа шиг эдэргээд ийм дандаа нэг тиймэрхүү юмд оюутан бахта явдаг гэсэн. Хэрвээ үнсгэлжин тавхан бол үнсгэлжингийн хоёр их чи таавал батараа шүү дээ. Үнсгэлжингийн хоёр их чи батараа маань өнгө тап гэдэг юм. Төгсөө. Тэгээд нөгөө сэргээштэр тоглосны дараа бас хүүхд жоохон байлаа тэгэл юун дээр хэцүү анги нөгөө 60 анги сэраад байгаа штэ. Навчаад ч хоёлаа хүүхдтэй. Хоёлаа жоохон хүүхдтэй. Тийм. Тэгээд хоёлаа нөгөө хоёлаа хүүхдээ хөлцөө хоёлаа тэгээд навчаагийн гэр твтэж байгаа штэ. Уулцсан. Тэгэл цаадах чинь за найз нэг кино явах гэж байгаа гэл ярьж байгаа. Тэгээ би тэрний өмнө нөгөө вакцин гэ ток шоу хөтэлдэг байсан. Синий телевиз дээр. Тэгээ одоо нийгмийн сэтгхүүд вакцин хийх зорилготой тэгээ нэг улс төр нийгмийн хоёр юм зочион оруулаад гэж хөтэлдэг байж байгаа. Тэгээ жирэмсэн болоод хөтлөхөө болоод дараагийн өөр хүмүүс хөтлөөд тэгээ тэр нэг жилийн юм тийм нөгөө төлөвлөгөөтэй тийм нэвтрүүлэг байсан байхгүй юу? За. Тийм тэгээд тэрэн дээр зохиолчд яг тэр тухайн ярьж байгаа тэр тухайн дугаарын сэдвийн дагуу одоо нэг тийм жижиг эссе бичдэг гэсэн зохиолч нар. За. Тэгэхээр амар сайхан зохиолч нэг их айтаахан бичээ. Тэгээ би энэ амар сайхан их айтаахан бичлэг бичгэлтэй зохиолч юм байлаа эдэргээд навчаа ихтер ярьж байгаа. Тэгээд манай навчаа тэгэл тэр амар сайхан зохиолч. Ер нь бол тэр 60 ангитын үйл ажиллагаанууд эхлээд за миний хөшин гэрлийн ээж төр тоглох уу гэдэг тал дээр нь. За шиг би тухайч нэг гэр бүл салцсан байсан юм чи. За нэг хүрхтлгоосон амьдралаа нэг нийгэмд дэлгэцэр дэлгэх гээд яадгийн яах өөр айтаахан дүр байна гэсэн чинь тий нэг хорчин багшийн дүр байгаа. Миний найз тэрийг тоглох гэх. Наадах чинь тоглоё гээд. Тэгээд харин тэр хэцүү ангийн хажуутай багшийн дүрд тоглох тийм бас тийм нэг боломж нь гараад. Тэгээд тэр хэцүү ангийн хажууд багшаар бол нэлээд ад болсон. Яг тэр кино гарч байгаа үед нэлээд ад болсон уу, линдэг ад болсон уу те? Тий, масктай явдаг ус 10 жилийн хүүхдүүд ингээ хоороор хайжтаа гэж ойрлоод явуулж байгаа хүмүүс тий. Тэгдэг байсан шүү дээ. Тэгэл оройн кино гарна тэгэл хүнсний дэлгүүр мөрөөр ороод ингээл юм хүн бахаар гэл. Тэгээ тэрнээс болоод ер нь жоохон гадаа нийгмийн харилцаа мэлцэн хүмүүстэй ингээд одоо нэг ажил хэрэг яриамаар нөгөө багшгаа зан гарахгүй үедээ мэдтэй нөгөө чулуугаар намайг тий айгу тэгэж мэгэж хүмүүс хүлээж авдаг. За тэгээ тэр үчин залуу байсан ингээл баар маар найз нөхдөд орохоор хөөе сургууль мөжлөгч хүн бэжж та ингээ арх марх ууж мууж баар самд орж болж байгаа юм өтер гэдэг байсан шүү дээ. Тийм тэгээ тухайн үед ч яг амар санаа зовдөг байсан чинь одоо болохоор би тэр үгийг бол за би ажлаа сайн л хийсэн юм байна л да гэж боддог болсон шүү дээ. Тэр багхгүй юу? Манай энэ араас айгу гоё юм. Тэгэхээр юун дээр өмнө аваад тавьчих. За Гоё юм нөгөө юу лээ? Махан ороомог юм уу? Тийм махан ороомог юм байна. за энэ дүрхтэй юм шиг байна Тийм те. байна. Янз нь. Энэ гоё шарсан хаш биш. Хашнаас аваад. Тэгээд харин чиний асуусан асуултанд хариултаа сүүлийн үед харин
Дандаа нөгөө тийм эсрэг дүр гэхээсээ илүү жүжигчин хүн чинь бол янз бүрийн дүрд одоо ажиллаа хийж явах хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа алаг намар дээр бол бас нэлээ өөр дүрд явсан. Амьдрах сайхан дээр ч гэсэндээ би тийм айхтар ааштай мааштай ээж болоогүй шүү дээ. Яалтчгүй тэр нэг охиныхоо төлөө их хүний гаргадаг л тийм нэг ааш үйлдэл байна уу гэхээс биш. Алаг намар кинон дээр ч юм бол та хоёулаа жүжигчнээр ажилласан юм уу? Тэгсэн. Би зургийн дараагаар яваад тэгээд дээрэс нь жүжигчнэр тэгээ битэр ихнэр нөхөр хоёр болсон юм. Хоёроо. Алаг намар дээр. Тэгээ нөхөртөөгөө төгсөө зургийн дараагаар ихлээд аюу хүн толгомдолдог байхгүй юу? Гэнтхэн хэвчээ суудсан чил Батэр газ өнөөдөр гараар хүрээдэрээ гэдэг. Бүр ишиг Бацмрын шатналаа. Бацмрын дэшиг шатан гэдэг нэг юм тоочгүй юм. Тэр л одоо гараад хүрээдэр. Ердөө одоо. Гэхдээ би ч гэртээ зөв зургийг суудсан чи. Юу гисэнгүй юм бэ? Гүг чиний зураг одоо маргааш өглөө ихтэж байна. Нэлээ хурдан гэж. Шууд. Юу гэхэн задлахгүй. За хурдан наашаагаар цамруу локейшн явуулчлаа. Би чинь өө юу гэснээр дахиад эргэж залгсан нөгөө тэр газар нөгөө сүлжээ өртгөх юм. Сүлжээ орон гар байт юм. Тэгэд би одоо яана тэр шатн хаанууд юм болоо хүүдээ. Тэгэл энэчээс гараад өгч байгаа. Тэгээд нөгөө баяраа маань сүүл юун дээр Бацмөр дээр цосч аваад. Тэгээ очиж байгаа байхгүй. Шүн ирж байгаа шүү. Шүн очиж байгаа. Шүн очоод яана гинэ гэд одоо баг юун тоглохоос мэдэхгүй очиж байгаа шүү дээ. Анаа тэгээд толгодож байгаа байхгүй. Тэгээд энэ алаг намар гэдэг кинонд хин баяраа манай баяраа ч очроо тоглосон юм. Инх хоёр хин лавгаах хоёрын найз нь болж тоглож байгаа. Тэгээд самдангийн тавсрах. Тэгээд ламдангийн тавсрах. Хоёр шүү үе шүү. Уул нь баг үе. Бараг л гэж ярина да. Надаас нэг хоёр ах юм. Тэгтээ бол манай нөгөө нэг талигач ах маань байсан л да. Энэ хоёр чинь кино драмын нэг ангийнхан байхгүй юу? За. Тий. Яавал надад нэг оны юм. Тэгэнгүүт юу дандаа ахын ангийн хүүхдүүдээс болохоор дандаа ах гэж дууддаг байхгүй. Ахаа, ихчээ гэж дууддаг байхгүй. Тэр чинь ах маань нөгөө болцол Улаанбаатар телевизийн ерөнхий редактор байсан. Сэтгүүлч байсан. Баттар гэж. Тэгсэн чинь тэгээд ахын маань ангийн хүүхдүүд болохоор чинь би чими гэж энэ төр ярьж болохгүй байхгүй юу? Энэ ч бас нэг хүндлэл байна тий. Би Тэгээд дандаа аяа ихчээ, лавга ахаа. Ангийнх нөхдүүд ер нь таарахаар бүгд хинэ ч гэсэнтэй. Бүгдээр нэлдэг гэж яддаг байхгүй. Тэгээд дууддаг байхгүй. Таны аав ч юм болохоор Монгол улсын гавьяа жүжигчин. Гоо биш, гавьяа таваагүй. Гавьяа таваагүй тийм. Таваагүй. Зүгээр хөдөлмөрийн хүндэт медальтай л байсан юм. Тий. Дарамт театр жүжигчин, Шагдарж гэдэг. Шагдарж байгаа. Тий. Нөгөө цэргийн хүү киноны нөгөө хойд эцэг тоглодог штэ. Нэг суран талаар барьж босч ирсэн ээ. Тийм. Чи жинхэнэ эцгийг өөрөө л дуусгах ёстой. Чи дуусахгүй л өөр хинч дуусахгүй гэдэг. Тэр манай аав юм байна. Аав дуус. Ер нь бол дарамт театр нэлээд сайн жүжигчин дасгч явсан. Одоо нөгөө энэ дарамт театрын тухайн үед одоо нөгөө социалист хөдөлмөрийн баригад гэж байлаа шүү дээ. Тэр чинь хоёр социалист хөдөлмөрийн баригадтай. Нэгэнд нь Шагдарж юу юм бэ гэдэг. Нөгөөх нь Солонбаатарын. Тий. Тэгээд хоёулаа нөгөө нэг ажил үйлсээрээ сорлого сахилгаараа ингээл өрсөлддөг тий. Тэрний нэг бригадын дарга байсан байхгүй. Тий. Тэгээд манайхаа хоолны дундуур нэг сайхан. За. Явуулаад байна. Нэрнгэсэд аюу Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршин алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Divine брэнд. Энэхүү Divine нэрний утга болвол бурханлаг гэсэн утгатай. Одоо өнөөдөр манай нэвтрүүлэгт ашиглагдаж байгаа энэхүү сархад болвол Divine брэндийн цэвэр цагаан архи юм аа. 30 гаруй жилийн түүхтэй World Wine компани албан ёсны эрхтэйгээр одоо Монголд маань оруулж ирдэг чанарын гарал үүсэл, чанарын баталгаатай мөн 5 удаагийн давхар шүүлтүүртэй Франц бүтээгдэхүүн гэдгээр онцлог юм аа. Амтны хувьд маш цэвэр, зөөлөн тул за мөн коктейлд ч хэрэгэлдэг, за мөн дангаар нь
бас уухад бас тохиромжтой чанарыг эрхэмдэг хэрэглэгчдэд зориулсан сонголт гэдгийг онцлоход дата байна. Divine. Тэр ч одоо хүн хоолыг нэвтрүүлэхгүй ингээд. Энэ лавгахтаа ч юм би дахиад урд нөгөө амьдрах сайхан гэдэг календар бас энэ төгсөөд чинь нөгөө Зургийн дарга. зөв зүгээр байжсэн чинь бас гинтгэн дуудаад хүрээ дээр зурган дараад хаж эхлэв. Нэг л сценд орох гэж байгаа юм бах та гэж удаа яваад очсон чинь лавгахтаа чинь Бүр найзууд болоод сценд орсон. юу 5 ангид аваачаад тийчих байгаа байхгүй юу. Тэ гинтгэн дууддаг юм чи. Тийм битэр чи нөгөө тэр Сэргээш хоёр дээр хамт ажиллаж байсан. Тэгээд дараа сая ингээд амьдрах сайхан. Амар сүрпризэр. Гинтгэн нааш өрөөдөртэй нэг юм. Сэргээш хоёрын болохоор та дууны найруулагч юм уу нэг бол гэрэлтүүлэгч юм. Ер нь дууны найруулагчийн чийсэн гэрэлтүүлгийн чийсэн. Бүрний хийж юм. Тий. Гэрэлтүүлэг тэгэхээр чи нөгөө Монгол фильмийн том золоо зургийг авчихсан шүү дээ. Зургийг авчихсан. Тий. Тэгээ би Батболд гэдээ бас гэрэлтүүлж байсан. Тий. Тэгээ хамтраад наанцаа нэгэл бас нөгөө юу зүгээр байж чадахгүй. Гурван дууны найруулагчаар явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэнцээ ингээд гэрэл мэрэл тавиал ингээд нөгөө ингээд цаанаас нөгөө нэг ингээд юу тий хобби хөдлөөд ингэчээсэн тэр гэрлийн ингэчээсэн тэгчээсэн гэдэг ингээд давсараад нөгөөдтэйгээ хамтраад нийлээд тест ингээд тавиад тэгэл дуугаа аваад би чинь явддагс залуу эснэг тэр байхгүй. Батбаяр явах гэхдээ үнэхээр аюу залуулагчтай ах чаа. Одоо би ямар сантай тэгдэг байхгүй ингээд кинонд явна. Батбаяр явах Том Крузийн үе штэ. Том Круз тавьчих. Брэд Питт Том Крузийн чинь нэг үеийнхэн баггүй. Тэгэхээр нас яриад яг үү тэгээд манайхан Google дээр харчихгүй тий. Тэгтээ эдний үеийнхээ хайхтар айгүй юм ингээд юм залуучууд донд ядарна гэж байхгүй тий. Би түрүү ярьлаа шүү дээ. Тогийг хаанаас гаргадаг гэдэгтэй. Тийм шүү дээ. Ингээд ч юм уу. Баг болцтой ажилтаа мөн. Амар ингээд Google ингээд. Ер нь яагаад тийм ятарч суцсдаггүй юм шиг тэгээд эсвэл бол ингээд банк хөдөлсөөр байгаа сурцсан юм уу? Тэр амар багаас амар одооноор хөдөлсөн. Готгоноор хөхтэйсэн. Ямар сантал нөгөө анги багшинт чи энэ нэг хийстэг цааш чи ингээл зүстэй нэр бүр ингээл хааж хамаагүй л ингээл явж явах юм а чи зүстэй нэр барьцгүй гэл зүстэй гэдэг үс мөхгүй. Хийстэг цааш чи тэгээ бүр хийстэг цаас нь тэр үсэн хоч моч авцсан тэр явж ирсэн. Бүр хаштай. Тий. Тэг зүрт нэг их л хөдөлгөөнтэй байсан мөхгүй. Тэгээ миний багын бүр ингээд багын гэрийнхний өгжсэн нэр нөгөө нэг энэ нэг статистик шиг энэ хэлдэг штэ. Тийм нэрсүүд энэ гоё штэ. Сумун хорхой. Чөтгөр баяраа. Тэргээд гэдэг дандаа нэг тиймэрхүү нэрнүүд. Сумун хорхой, чөтгөр баяраа, таван саваагүй энэ гэсэн дандаа нэг тийм нэртэй хөгдөсөн баг л та. Тэгэхээр нэрнээс нь ойлгомжтой штэ. Амар хөдөлгөөнтэй байсан шүү. Тийм. Ер нь тэгэл тэр утгаар тэгтээ энэ урлаг гэдэг чинь айгуу сайн штэ. Би тэг бас тэгж боддээ. Дандаа нэг залуучуудтай ажилладаг байхгүй. Тэгээ дандаа сэтгэлгээ дандаа шин явж идэг. Яг үнэ. Тий. Сэтгэлгээнд ингээд одоо хинтэй ч байсан ингээд дандаа ингээ хөгчүүдийн дунд суугаад ингээд ахгүй штэ. Нөгөө залуучуудтай адилхан бол за чи би гээл ингээд наан цаана ингээд явж идэг болохоор бас нэг тэр талаас жоохон их залуулаг байдаг. Тэднийг гадаагаад тий. Батбаяр явчихсан хоолын төлөвчөөс гээд нөөр хөшөлтэй юм аасан. Тийм тийм шүү дээ. Ер нь тэр талаас ингээд урлаг гэдэг чинь бас гоё юм байхгүй тий. Урлаг гоё. Нэг залуу байдаг тий. Нөө ер нь сэтгэл залуу байв, зүрх сэтгэл залуу байв. Тэгэл хүн ер нь залуу байх ер нь гол бас үндсэн байх гэж боддог шүү дээ би л. Тэгэхээр бидний мэрэгжил чинь өөртөө тийм гоё дандаа сэтгэлээрээ залуу байдаг. Зүрхмэн дандаа гоёор гэрэлтэж идэг улсууд чинь урлагийнхан байхгүй юу? Тэгээд нэг ёстой нэг юм ингээд өөртөө ингээд донтуулаад тэгээд хэдийгээр та 7-8 жил Европт байлаач гэлээ эргээл наашаага мартагдахгүй мөнхийн энэ ерөөсөө зүрхний мохор тархины мохор тэр нөгөө нэг хард амиг гэдэг чинь үнэн байхгүй. Тийм бүр тэгээд амар дурлцсан. Би ч угаасаа багаын л нэг бол жүжигчин болно, нэг бол стюардесс, онгоцны өртөгч, нэг бол телевизийн нэвтрүүлэгч. Энэ гурын аль нэг нь болно доо гэж бүр багаын мөрөөдлийнхөө яг тэр мөрөөдлийнхөө мэрэгчлэрээ Одоо ингээд нэгэнтээ ингээд тэгээд урлагт ингээд хөдөлшгүй болцсон юм чинь би бол одоо яагаад нэг ойлж ийгээс очлох чадах. Тэгээ өөр юм руу нэр бас хичнээн амьдралын шаардлага байсан ч нэг
хизээч 100% бол тийшээгээ шилжиж урвна гэж байхгүй юм бэл. Үнэтэй. Бид нар бүр мөнхийн л дараагийн юмыг бодож идэг, эрэл хийлж идэг. Яавал нэг үзэгчтэй нэг айтаахан бүтээл барьчих уу? Одоо найруулагч чи бол ялангуяа маш их юм. Бид нар бол заавс нэг найруулагчийн өгсөн тэр хүмүүсийн ихтгэл өгөөд өгсөн тэр дүрийн их айтаахан зөв үнэн тий үзэгчдэд хүрэх чимсэн л гэж бодож байгаа. Бодно шүү дээ ингээд хэлсэн. Наашаага Европт байж байгаа наашаа ирэхэд бас тэр навчаа гэдэг хүмүүс нөлөөсөн үү? Чи одоо ирээстэй гэж юм. Цаадах чинь тэгэл үгүй яг нагийн нөлөөлөхөөсөө илүү ингээд ангийнхан айгу гой уран бүтээлүүд хийгээл те. Манай эд чинь ингээл гавьяат болцоогоол ингээл эхлэж чинь одоо бид нар чинь бас л нас явж штэ. Одоо энэ гой мэрэгжлийг эзэмшчээд одоо юугийн ингээл нөөцлүүд хизээ гаргана гэж байж ах. Ер нь бушууга очиж ажил төрөлтөө орё л гэж бодож байгаа юм чинь. Тэгэл одоо хүүхдүүд ч том болцсон ямар ч татлаад бүлэг болохоор чинь жинхэнэ гой нөгөө амьдралдаа урлагтаа зүтгэхээр л шулуудаал. Тэг бөө ирч хүч орж ирэл тэр амьдрал сайхалдууд айрж орж байгаа тэр шин. Баг яг одоо ингээд гэрэлтүүлэгч ингээд явж яснаа өөрөө бол ингээд яг тайсан юу за одоо жишээ нь ихэвчлэн дандаа л камерын ард байгаа шүү дээ. Тий. Тэгж байж байгаа танд зүгээр нэг тийм азарт төрдөг байсан юм гэж. Жүшний ажил гэж. Гоё штэ. Гоё штэ. Экспозиц ажиллаж байгаа тийм амтан ингээд жүжигчд нэгэл нүдэн дээр ингээд тайзан дээр ингээд тоглоод гоцлоод байдаг штэ. Энэ ямар гоё юм. Өөс гоё тоглохоор нь гоё гэл муухай тоглохоор нь жоохон муухай жоох үү. Залууч шин тэр байна штэ. Очоод чинь дээр итгэжтэй гэл ингээд азартаал ингээд гоё ихгүй юу. Амар гоё. Тэгээд удаас харж байгаа хүн чинь амар алдаад нүд их хардаг штэ. Тэгээд ирэнгүүт л очоод чинь дээр нь одоо чинь ингээд тэгэхээр нь их юм байж шүү, их юм байж шүү. Таны нөө жүжигчний шиг мэдхгүй хүмүүс бол энэ одоо яасан олдон хөхтөн. Тэгээд энэ чинь ингээд хатгаад гоцолцоод байдаг байхгүй. Тэгээд бас яг кинонд ч гэсэн адилхан даа ингээл яг ингээд гэрэл тавьчихл ингээд байж байгаа. Ингээд нэг л болчихгүй. Бас найруулагч урдруулж болохгүй шүү дээ. Тэгмгээл бодмод нь тавьсан. Энэ дээр ингээд ингэжүүл яа. Тэгчүүл арай ингээд харагдах юмсан чи тэгэхэд штэ энэ төр ингээл яг нь авах зүн байна, авахгүй ч юм байна тий. Тэгтэл бол ингээд өөр ингээд цаанаасаа ингээд бас тэгсэн штэ. Үнэн шүү. Тэгэл ажил яг хөө тэгвэл багаарч чинь жижиг юм чи энэ дээр та орчих гэлэнгүүт өөрөө яана гэдэг. Нөгөөс хамаг зохиол энэ аваад цааргалдаггүй тий. Цааргалахгүй. Өдөр чи гоё ихгүй юу? Өөрөө ингээд орох юмсэг гэдэг та энд ор гэдэг наа ди юу гэж байгаа ч гэсэн цаанаа бол амар дуртай хаад авахгүй. Тэнгүүт бушуухан зохиол энэ аваад энэ ямар дүр юм бол таа гэж уншаал барайл. За нөгөө хэд үгийн сте нүгэ тэгвэл энэ интонаци ингэж хэлэх юм бэ. Энд чинь одоо үндсэндээ 10 жил ингээд нөгөө амар олон жүжигэн дээр ингээд ажилласан мөнгө дорж найруулагч байна. Баатар найруулагч байна. Найдан дорж найруулагч байна. Хүмүүстэй ч ингээд ажилласан бол нөгөөх нь ингээд жүжиг задлаас уучдаг болохоор тэгээ дандаа уран бүтээл дээр ажиллах болгондоо ингээд нөгөө дандаа задаргаа хийж ингэж ажилладаг болохоор тэр нь одоо нөгөө энэ урд нь яасан юм болоо хойно яасан юм болоо ингээд бүх юмнуудыг ингээд тэрэн дээр ингээд ажиллаад ингээд ирэхлээр бас жоо хайтаах болоод ирдэг байхгүй. Яг үнэ. Тэ? Жишээ нь одоо миний за гадны нөлөөгүүдээр чинь таа чинь нөгөө бас тий хурандаа цагдаагийн хурандаа болсон байдаг. Эмэгтэй кейс дээр шүүгч болсон байдаг. Тэгээд би харин таныг боддог байхгүй. Яг зарим хүмүүс бол тэгдэг штэ нэг юм. Ингээд нөгөө бусдаа зална гэдэг шиг тий. Ингээд тэгэхэд Батбаяр хизээч тэгэж цааргалдаггүй айгу гоё. Шууд дуртай хөлөж авдаг байхгүй. Тэр нь их гоё. Харин тийм л дээ. Тэгэл яг бас тэгэл кинонд ажиллаж байгаа юм чинь тий. Бас тэгэл явж л тэгэл хамгийн гол нь тэгэл хүн энэ тоглоод гэж өөрөхөд бол айгу амар гоё идэх байхгүй. Тэгэл наа голохгүйгээр тий. Голохгүй ингээл энэ тоглоод харин тэрнийх нь хариуд нь би голохдохгүй болох хэрэгтэй байхгүй. Тэ? Би голохгүй. Шингүүний ямар кинонд ирлээ та чинь бүр гол дүр хусаад тэр нэг юм хятадын нэг юм амар зөвүүн нэг юм постэр ч өгөөж. Тэр хятадын хөш тэр чинь Хонконгтой хамтраад энэ Хонконгийн Колен гэдэг нэг энэ урд нөгөө нэг Чингүнтэй хамт бэзэн төгссөн охин юм байлаа. За. Тэгсэн чинь тэрнтэйгээ хамтраад ингээд юу Enlighten гэдэг нөө гэгэрл гэсэн утгатай кино хийнэ гэдэг ирдэг байхгүй юу? Тэгээ Хонконг Монголд ингээ хамтарсан бүтээлгээд бид нэг хөөхөн үрж ирээд би гэрэлтүүлэгчээр ихлээд орсон. Тэгсэн чинь үгүй та гэрэлтүүлэгчээр яг явж болно. Тэгтээ дахиад өөр гэрэлтүүлэгч хөөхт байсан л та тэгэл гэрэлтүүлэгч дээр хамт давхар яваад
та нэг дүр дээр явмаар байна. Аав тавьчаач гэдэг. Өө тгий гэл. Тэгэл тэн чи орсон. Тэгсэн чинь нөгөө маань бүр сүүлдээ ингээ фантазлаад зохиол дээр байснасаа илүү ингээ танкарт ингээ яриад тэгж ухаалга юм чинь. Хөгжүүлээд тэгж ярьсаар гол ерөнхийдөө бараг гол дүр болоо сүүлдээ. Тий. Туслах дүрмээ сүүлдээ гол дүр бол зөөрөө. Тэгээ сүүлдээ бүр энэ чинь Хонконг тусгаар авалттай. Тэгсэн Хонконг зураг авалттай тэрэн дээр нь чав тий. Бид бараг аав нь байхгүй бах таа гэж хэлсэн чинь үсэг Хонконгд ийм юм байна гэл зохиолоо ингээд задлаад дахиад. Нөгөө Хонконгд очиж жүжиглээд одоо Хонконгд ч нөгөө чаки чаки би Бүр Аз руу ороо явчлаа. тий. Тэжээ очоод тэжээч бас тэгээд бас гадны оронд чинь тэгэл юун дээр годомжаар ингээд охиноо тэрэг үйдэг хөхгүй. Тэр чинь тэгээд тэгэнгүүтээ охин ингээд өөд болчих гээд хэцүү. Эмчлэх гэж ер нь Хонконг явсан шүү дээ. Тэгсэн чинь годомжаар ингээд тэрэл help me гэдэг ингээд орлог үйдэг. Тэрэн дээр орлоод ингээд гүйсэн тэр олон ингээд гадных ингээд байж байгаа. Дунд нь тэгж гүйхээр ичээд. Яа гэсэн чингөө. Багийнхаа та ээчих юм юу ч яахгүй. Энэ Монгол биш. Таныг энэ хэнч танихгүй. Тэгсэн юу нэрээ тийштэй гэж бод. Тэгээ хүмүүс амар гоо. Би тэгэл help me гэдэг ингээд өхнөө тэрэл ингээд гүйж явсан чинь. Тинчээс чинь залууч гүйж ирэл. Татлаас ингээд залууч гүйж туслах гэж штеп. Тэг жигнэсээ гүгээр. Тэнгүүт үгүй бид нар ингээд энэ ажилтай. Ямар гоо. Уучлаарай гэл. Тэнгүүд нөгөөд чи хөө гэл камер харж за гэл ингэж үгээл яваад. Тэгээд дахиад гүглээд дахиад тэндээс нэг гүгээд. Тэнгүүд удаас нь нөгөө хүн бид нар нөгөө машин хардаг штэ. Тэр шиг тийчгээр хүн орчихсон нөгөөд үчиж. Гадны улсын тэр ч бас гоё юм уу? Гадных ч ихгүй ер нь тэгэл хүмүүс ч бас хүн туслаараа гэдэг охин дээрээ гүйж хинч туслалгүй л яг. Тэр тэгж үгээд явжсэн. А тэр кино маань Enlightened гэдэг тэр кино маань бас гадны фестивалууд бас нэлээд амжилттай явсан. Тэр Нью-Йоркийн тэр юу лээ? Нью-Йоркийн нэг кино наадам байна фестивалд. Тэрний Гран Приг аваад ирсэн мөлий. Өө зөө. Тий. Тэг цом энтрэн сүлд нь юу соёлын яамны шагмаар ирж илээ. Алуу манай хоёроо энэ чинээс за энэ актив дроп гэдэг энэ Япон улс байгаа бас л энэ гурван төрөл ийм гоё Япон улс байгаа. За хоёртой алуу урдаа задлаад иглээ. Нэг нь бол спорт ус, нөгөөх нь бол бүр одоо тэр яг таны баруун гарталд барьж байгаа чинь бол наа чи биш үү те. Бүр шингэн нөгөө тусал гэдэг нэртэй. Оо за. Уудаг тусал. Уудаг тусал гэдэг нэртэй. энэ задлаад өгтөө. Нэг босол ууч. Ийм гайхалтай ус. Бас л начигийн найз байна гэдэг энэ хүүхэн. За яшгаш. Би ч одоо нөгөө та нартай чинь чамтай чинь бас нэг харьцаж марцдаг болохоор за төгсөө гэхэлэр за сууйштол төгсөө гэж ганц л би л дээ. Өөр гайсыг төгсөө битэр штэ. Тэ амьдаа гэл. Тэгэл нөгөө гайсыг төгсөө битэр л байгаас өөр төгсөө байхгүй юм чинь нэмэлтийг төгсөө би. За төгсөө чинь гэхэлэр одоо бас танд юм болов уу гэж бодож байгаа штэ. Ямар чамтай ойр хэдэн жилдээ өрөөсөө харьцаагүй холбогдоог болохоор ч. Тэгэл энэ том найруулагч ч одоо танд юм болов уу гэж одоо том үний нэр урдаа бариад. Шууд таньж байгаа шүү. Өө юу нэг чи. За сайхан хоол идэлгүй юм байна. Ямар гоё юм бэ. Сайхан хоолтой газар байна намайг. Энэ өстой гоё юм байна. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршийн алдарт Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Оросын Estolechny брендийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа Zebra Select компаниас одоо энэ хөө Оросын цагаан архины сонгодог хэрэглээний соёлыг харуулсан тусгай багцыг ингэж бэлтэж гаргасан. Одоо та бүхэн ингэ харж байгаа бах. За одоо тэгэл нөгөө закуск тэ төрс. За ингээ закуск нь байна, өгөрцийн байна, хундагтайгаа ийм гоё багц гаргасан. Оросын одоо архины соёл гэдгийг бол хэтрүүлж уух согтохтой бол гол нь биш. Тэгэхээр зэрэг Орос архины соёлыг ярихын тулд бол
нөгөө согтож хэтрүүлж уух тухай бол яриа бол биш гэдгийг үзэгчдэд ойлгуулъя. Хамгийн гол нь халуун дулаан одоо чухал яриагаа өрнүүлэхдээ цагаан эрхийг зохих хэмжээгээр хүртэж за мөн нөгөө өгөрцгий, хям, түрс, закуска хослуулан хоолтойгоо хамт соёлтойгоор хэрэглэх ийм уламжлал юм байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг энэхүү багцыг Мишель Хүннүү Асаагийн салбараас та бүхэн энэ Ястоличны борлуулж шүү бүтүүдээс мөн худалдан авах боломжтой юм байна шүү манайхаа. Алаг намар гэдэг энэ сүүлийнхаа уран бүтээлийг IPTV төгссөн болохоор бас нэлээд сайн үзэгчд маань үзээсэй гэж их хүсэж байна. Энэ Ер нь бол тэгтээ Цомбогийн зохиолч нь нэгсэг энэ телевизийн нэгсэг ажиллаж байгаа. тий. Манайр одоо өөрөө тусдаа хувийнхаа уран бүтээлийг хийж Одоо хувийн уран бүтээлд орсон явж байна. Одоо бас тэгээс тараа үлдсэн салах гэж байна. би одоо энэ хүнд дуудагдаад зүгээр хинч найруулах чинь ямар ч кино юм бол зүгээр нэг жижигхэн таслах төрлөө байна л да гэж бодол очиж байгаа штэ. Гэнтхэн тэгээд урд нэгээд өндөө яриад одоо ийм шүү, тийм гол төр шүү гэж яриаг болох. Бас нэг жижигхэн төр хэрэг болж тэгээд дахиад гол төр байд юм бүр. Зүг сошин үстэй. Тийм. Тэгээд хинч найруулахын гэдэг чинь амраад байж байгаа юм. Хүү сайн уу гэл тэр замбууга амраа найруулах гэж байгаамаа гэдэг чинь. Хүү тийм үү гэл. Согтоо юм аа. Амраа хоёлаа. тий. Амраа тэр ерөнхийдөө цогтойсон. Ерөнхийдөө цогтов. Тэгээд би өстө амар байж байгаа юм чинь тэнгүүд. Урд нь яасан гэхээр одоо ийм тэр замбууга найруулагч аав өнтер чинь гимгүй айгүй гоё үерхчихсэн хүмүүс аахгүй. Найзууд. Тийм айгүй гоё үерхчихсэн найзууд. Нөгөө танаа хоёр аав шиг. Тий. Бас гоё үерхэл манай гэрт очиод бүгдээрээ ингээл амар гоё жүжигч дараад ирэх чинь бид минут чинь сте гоё гээл ингээл дөрцөн боо найруулагч ирээл дөрлөж угаа ирээл энэ төр ирчихсэн нэг гэр дүүрэл сте тэр туучны хүмүүс чинь ямар ч гоё байсан. Нямсраах энэ төр очицсан гэл. Гэрд ингээд суугаад ярьлаа сухчих юмстай гоё. Хамгийн гол нь би нэг 10 шилэх явандгүй юм те. Тэгээд ингээд нэг одоо та санаж байна уу ингээд тэр үеийн хүмүүс одоо энэ харамс өрөөний нэвтрүүлэг хэдийгээр ингээд хэдүүлээ өмнөө одоо тэ хатуу идэ тавьсан сууж байгаа гэлээч шиг энэ ч бас нэг юм соёлтой хэрэглээг л түгээхгээ суудаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бас юу ярмаар санагдсан гэхээр яг нэгэнд энэ үеийг ярьсных тэр үеийн хүмүүс бол үсрээл нэг 0.5 дундаа тавьж суучаал Тийм. тэгээд тэрийг угаал симгэнэ тэгэл болоо. Тий. Айгуу Зөв зохистой хэрэглэдэг юм. айгуу зохистой хэрэглэдэг байсан байхгүй тий. Тий. Ер нь бол амар зохистой. За эхэл бас нэг архит нэг хайхтар бас өгөөлөхгүй. Тэр чинь 10 шил пив гэдэг байсан. Тэр чинь нэг 7-8 л сууж байгаа. Тий. Тэгээд нэг 10 шил пив чинь тэгэл хүний нэг байдаг ч юм уу тий. Ганцхан пив уучаад тэгэл заа гэл ингээл гоё ажилтаа ингээд цэмпигэл гацгаач. Одоо ярьчаа. Тий. Баах юм яриад жоох нэлж байгаа тэгээ гараач. Динэгтийг архинт нэг хайхтар гүйлгэж байгаа юм. Би нөгөө дүлдээсэн сууж ингээд нөгөө бацаа байсан болохоор яриаг нь чигнэх гэдэг. Тэгвэл ой 10 би яваад нөгөөд нь галзаа. Тэгэл ирдэг бацаа байсан дээ. Гоёсон. Тэгэл цогтоотой анхныхаа уран бүтээлээр яг дарж байгаа байхгүй. Тэгвэл ямар гоё юм бэ гэдэг. Амар гоё бэлгшиж байгаа байхгүй. Яасан ч гоё. Тэгэл зохиол аваад зүс. За юу л гэж энэ чинь ингэсэн байна. Урд нь тэгсэн юм байна. Тэгвэл ингэ юм байна гэл зохиолоо задлаад өөрөө дотроо задлаад суугаад юм чинь. Нөгөө айл хэдийн зураг хэлцээд нөр чинь нөө зураг мөрөгтэй яваад над долдох юмтай бараг байхгүй. Тэгсэн юм. Тэнгүүтэл цогтой дээр очиад энэ нэг ойлгохдохгүй байгаа юмнаас энэ ямар өцөртэй вэ? Тэр нь ямар вэ гэдэг нэг сэмэрх асуучаад. Надад чинь тийм штэ гэж хэлнэ. Тэгвэл тэр талаас нь ингэх юм байна гэл. Ингэж явж байгаа л тэгэл нэг энэ бүр үгээд оройд тоглосон да. Тэгэл хүмүүс жоохон сайхан ам сайтай л байна. Хүмүүс ам сайтай. Тэг хүмүүс ам сайтай болохоор тоглосон мэтэл гоё л тийм. Би яг тэр яг нэг сар виддэггүй байх та. Тэгээ тэр чинь нэг анхудаага аль канон дээр анх ажиллалаа. Юу штэ сутра. Кино сутра. Кино сутра. Тэг. Тэгэл тэр ах чинь ингээд юм зохиол моголь уншаад ихээр айгуу тийм хазаарч оочдөг. Тэгээ би гэрэлтүүлэгч биш хүмүүс хүртээ. Юун дээр би тэгж авч ирсэн штэ нөгөө эмгтэн кэс дээр
Тий. Аль зохиол өгөх гэж гэрлүүлэгчээр орох. Адны нөлөөгөөр биш эмгтэй гэстэй. Эмгтэн гэсэн. Шүүгчдэр үү? Тийм нөгөө яг хоолрол Тий. тэгсэн мэт чинь за би гэрлэлтүүлгээд ямар гэрэл хэрэгтэй болох нь шөний зураг мөр хэрэг байх нь ямар ч зохиол аваадах гэл. Зохиол аваад гэртээ очил уншсан чинь газарч байгаа юм чинь. Ямар гоё зохиол вэ гэл. Тэгээд амар орж ирсэн. Тэгээд Тэнгүүд ороод энэ зохиолыг юм бицэн гэж ороод ирсэн чинь гал би гэдэг бодоод ямар гоё зохиол шүү дээ гэж дуртай шүү дээ. тэгсэн. Хөө энэ чи азарцсан ямар гоё юм бэ гэл. Тэгэл зохиолын дондор сүүлд нэг кино хийж байгаа дондор дахиад гоё фантазууд ороод ирэнгүүт тэгэл бүр гоё болоод ямар гоё. Тэгэл нөгөө нэг зохиолд азартаад орохгүй яадаг шүү дээ. Тийм. Яа энэ скинстэй ингэ болчихсон гоё таа гэл. Тэгвэл гоё таа гэл. Тэгэн гол харин би нөгөө нэг дараад ойлгосон байхгүй. Угаасаа жүжигчин хүн чинь тийм ээ. Өөрөөсөө зохиолд ингээд азартаад тийм хэдийгээр ингээд гэрэл тавих гээд ингэж байгаа ч гэлээ юм гэрэл тавилттай юм нэг ясна техникийн ажил шүү дээ. Техникийн ажил хийж байгаа хэдий боловч ах маань өөрөө айгүй ийм креатив байхгүй юм. Амар бүтээл чинь гэдэг нэг яцгаад байдаг. Манай багч мундаг сая энэ алаг намар киноны пүрвдэр болвол үнэхээр энэ дүр нь манай үзэгчдэд их үзсэн хүмүүс байна. Айгүй сэтгэл өндөртэй. Ер нь сэтгэлийн манай киноны ер нь сэтгэл маш өндөр сайн байгаа. Дөрүүд дээр ч сайн байгаа. Дүр бол. Баг яг өөрөө угаасаа баг яг одоо баг үзмөр. Намайг одоо Баг яг ерөнхийдөө нэг юм судалгааны материал болгосон. Тийм би авчраад ингээ хоёулаа нийтээ сонсож байгаа. Хоёроо тавьчихсан. Батөргөөг ингээд юм судалгааны материал болгосон. Их сайхан өгшөрч байна. би одоо ингэ натар сууж байгаа юм байна. Надад болчихсон тий. Тэгтээ ингээд яг нөгөө нэг дээр та санжийн хоёр санжийн нөгөө одоо жишээ нь гиндэн гол аюу гоё хөгшөрсөн тийм үнэхээр Тийш л ямар гоё тийм. тэр одоо бод өвгөн бол тий одоо ямар одоо гоё. тийм гоо нэмэн цэгмэд Цэгмэд байгаа. байгаа. Үнэхээр Нэмэн цэгмэд бай ямар гоё вэ. амар гоё. Гэтэл энэ бат хоёр гоо. Яг нэг 90 он болоод Аа. би тэгж харагдаад байна. 90 он болоод тэгээд нөгөө 90 оны тийм нийгмийн ороо бусгаар ингэж нэг тийм гоё хөгшөрдөг юм натуралны хөгшөрдөг хүмүүс ер нь цөөрсөн шүү дээ ер нь. Бас нэг гоё бид нар ч бас нэг тийм гоё вид дүр төрх ингээд бас хүсээд идэв шүү дээ. Тэгээд болж өгөхгүй жаахан тэгээд байна. Энэ нь ингээд байна гээл те. Ер нь тийм шүү. Ер нь тэгсэн шүү. Гүрсэлбаг нэгсэн байхгүй уран бүтээлээсээ завсарлаж бас байгаа. байхгүй. Гэр гинэд гүрсэд гараад ирэхдээ бид нэр гэж хэлсэн шүү дээ. Тий. Айгу нэг гоё фактортай болоод гараад ирсэн шүү. Тий. Тэгсэн тий. Тий. Сэлэнг рүү очсон байж байгаа. Сэлэнгээс сэлэнгэл байгаа л гэж бодож байсан байхгүй би. Гүрсэдгөө. Тэгжсэн чи 10 кинон дээр би бас гэрлүүлэлт явах очдөг байхгүй. 10 кинон дээр яваад очсон чи гүрээ байгаа юм. Амар гоё сахалмаг. Амар гоё болсон. Нэг гоё ингээ фактортай болцсон гэлээ. Дээл өмсөл гараад ирсэн. Би гайхаад хүү та чи ямар гоё болчихөө гэл. Тэгсэн чи гүрээ яасан муухай болчихжоо. Юу яриад байгаа юм бэ та ямар гоё амар гоё фактортай болцсон байгаа. Тий. Нэг тэгэл гараад дахиад ингээд урлагтаа ороод ирж байгаа байхгүй. Өөр гоё фактороор тий. Амар гоё болсон шүү. Одоо манай инхвэр байна. Манай кино. Тийм манай инхвэр. Оо тий. Инхвэрээс та ямар гоё фактор бас гарч ирж Хараа байна. биш харж явахтай үйл явдал. Код аваа. Тий. Угаасаа Код аваа. Код аваа. Манай Суйсах ярьж тийшээ сурцсан би. юм Яг сурцсан яа. За элэвгүй. Алив. За энэ ч нэг Тийм. Тэгэхээр нөгөө манай алаг намар кинон дээрээс энэ пүрвийн дүр буюу манай Батбаяр байна. Очрын дүр буюу манай инхвэр байна. манай лавгаах байна. Тийм манай лавгаах байна. Лавгаах ч угсаа юм ясны мандаж Лавгаач чиж. яста тэр Ясны мандаж чиж юм аа. хүн дээр стажлна гэж та Ядж ингээд би тэр нөгөө юун дээр амьдрах сайхан дээр ингээд лавгаахтай ингээд партнер болдог гэж байгаа байхгүй. Тийм. Ямар гоё ингээд бүх юмнууд ингээд нэг бүр нэг юм даацтай тий. Айгуу гоё ингээд байгаа байхгүй. Сая тэгэл алаг намар дээр очиод яхад яг ингээд харьцаалах амар гоё санагдал юм. Хамтран тоглож байгаа хүмүүст айгүй түшигтэй. Тэгээд нөгөө найруулагч Ямар гоё ямар ч мундаг юм. Хүүшээ гээд ингээл тэр зохиолоо яриа, дүрээ яриад яг тухайн тэр ганц сценийг хүртэл яаж илүү Тэгээд баяжуулж авах уу. Тэр нөгөө өөр фантаз нь амар гоё. Мундаг. Эн чинь ингэх юм биш үү? Тэгвэл ингэх юм байна. Наадах чинь би бодсон ингэж хийвэл гоё гэл ингээл бүх юмнууд ингээл амар гоё эвлээд явчих хэвчээ. Ямар гоё. Өглөө болгонд нэг юм ботцсон босч ирдэг. За. За. За
уран бүтээлийн амжилт хүсье. За уран бүтээлийн төлөө уран бүтээлч хүмүүс юм ч одоо уран бүтээлийг хийгээл. Аав шүү дээ тийм. Яаж яахгүй. Өвсөн, халуурсан, шингэн алдсан үед Smart-ийн хайдраа шингэдэг нөхөн. Taste of Japan. Халамцсан өрөө нэвтрүүлгийн маань ивент эдгэж хамтран ажиллагчаар энэхүү гайхалтай Япон ус ажиллаж байна. Актив дропнууд бол ядаргааны эсрэг ус, өдөр тутмын эрч хүчийг сэргээх итгэл даах эрдэс тусаа гэж байгаа юм аа. Бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулдаг, дархлааг тэтгэж ядрал, сулдалтыг бууруулдаг. Ялангуяа энэхүү утаад нөхцөлдөд хүнд металлын хордлогоос эсийн төвшөнд хамгаалалт үүсэх тийм зохистой, найрлагатай ийм гайхалтай усыг та бүхэндээ танилцуулж байна. За мөн оюуны болон биеийн хүчний ачаалал өндөр үед стрессээс одоо ангижирч дархлааг сэргэнэ гэж байгаамаа. Ядаргааг март актив дроп. За энэхүү Япон усаа танилцууллаа. Тун удахгүй нөгөө хоёрыг би та бүхэндээ танилцуулнаа. Энэ чаарнаа бол нэрээ ингээд юу юм бэ? Нэг тийм айхтар ингээл юу яагаад байхгүй. Тэгээ надад амтнаас амар гоё таалагдж байна. Тийм. Айгуу гоё амттай минь. Тэгсэн мөртлөө эн чинь 40 градус юм биш үү? Тийм чанга юм уу? Тийм бай 40 градус юм биш. Ихэвчлэн айгуу зөөл орж штэ. Тийм бааз? Тийм ээ. Нүүрсэн дээл байна л та. Нөгөө нүүрсэн нүүрсэн шүлтүр гэхдээ нүүрсэн шүүлтүрэн дээл байна л та. За хаатаарыг думаараа. Оо янз. Та тэр нөгөө хуушуурнаас ицсэнгүй шүү дээ. Энэ хуушуурын биш дээ. Үгүй би надад энэ амттай амар гоё юм. Надад загас бол Энэ амттай амар гоё юм. Энэ яаж чихээр Европод юу хийвэ гэх юм. Одоо тэг рок pop руу урагсан шүү дээ. Оо за. Тоглолт моголцгой байгуулаад Оо за. би очиж байгаа дуучдын тоглолтыг зохион байгуулна. Бас киноны уран бүтээлчдийн кино гаргана гээл. За тэгээд бас мэдээж хүн тосоо хажуугаар нь бас 8 арилжаа. Тэгээд хийхгүй юу. Тэгтэл бас урлаасаа холдохгүй энэ шинж авахгүй юу. Тэгээд эзэний л нөгөө кино моног нь гаргацсан гүйж гин. Нэг бол тэгэл тоглолтын зохион байгуулаад дуучид ингээл очлоод нэг дуучин сараагчийн тоглолтыг дэлгэр мөрөн гээл салхи хамтлаг Хашийн баска. Сүүлд бол эдрийг бол Турк зохион байгуулсан. За. Тийм. Тэгээд киночтойхон бас Монголд ингээд шинэ кино гарна штэ. Тэгэл мэдээж бас нэг зардал мөнгө гарцсан уран бүтээлч хүмүүс ч бас уран бүтээлээ харуулъя. Арт түмэндээ бас үзэгчтэй үзүүлчи түмэн түгээчмээр байна. Түмэн олон төгрөг олчмаар байна гэл те. Тэгэл тийм штэ бас. Тэгэл тэрэнд нь бас туслаад яачаа гэл үзэгч тэр үед ч бас монголчууд нэлээ их болцсон байсан үйл те. Тэгэж бас тиймэрхүү л ажил хийж байгаа л. Тэгэл хүүхд шугдууд том болоод сургууль соёл төгс болоод тэгэхээр чин тэгэл Монгол руугаа ирэх болол тэгэл ирсэн дээ их чинь. Одоо хүүхдүүд ээж нь урлагийн зам хөөж. Үгүй урлагийн зам руу бол халтруулахгүй. Гэв би лав яах юм бэ хэрэгтэй. Урлагаар явуулаагүй. Тэгтээ зэрэг баг штэ. Нэг үгүй зэрэг юм шүү дээ. Бүжигчин. Бүжигчин билүү? Бүжигчин охин маань нэг бага охин маань бүжигчин. Том охин маань анагаат өгсөн. Уламжлалтын эмчээр. Тэгэл байцгааж байна. Одоо манайх чинь би 2 охинтой юм. Одоо 5 зэтэй шүү дээ. Тий. Одоо өвөг ажлыг хэр хийж байна? Сайн хийж. Амар сайн хийдэг. Би ч одоо ерөөс цүнх өргөж утсан шүү дээ. Засаг шийдэх юм уу? Юу өдөр чинь юу өстэй генийн хамгаалагчтай. Тэгээ би чинь тэгэл юу цүнх өргөчээгэл тэгэл гişүүдийг чуулганд нь хөргөж өгнө, чуулганд тарахаар нь авна. Тэгээ цүнхний барь нь чуулганд таслуулахгүй. Тэгээд гişүүдээ тэгэл гişүүдээ цүнхийг бариад тэгэл явж чинь та. Амар их гоё штэ. Тий. Цацаа энэ өрөч одоо манай урлагийнхан чинь бүгд л мэднэ. Цацаа гэж одоо бүх насаараа л экскурсид бас ажилласан. Тий штэ. Экскурсийн нэг хэсэг шүү дээ цацаагч манай. Өстой хэсэг шүү манай цацаач. Би ч бас экскурсид сэрвэн шорт тоглохоос гадна намрын уран бүтээлд Америкийн виз тоглолтод ороод юу нэ Америкийн виз нэр л тий штэ Америкийн визд ороод хөдөө орон нутгийн тоглолт моголт гэл хотын тоглолт өдөрт ороод бас 2 жил шахуу жүжигчнэр ажилласан штэ экскурсид.
Тэгээд нөгөө цацаа айдрыг сайн мэднэ студийн хамтаа бас хамт уран бүтээл хийжсэн болохоор. Тэгээ багийн өвтөр чинь илүү ганцхан уран бүтээл биш бас ингээд хамт ажилласан болохоор бас нэг хамт олонгээ явж ийсэн. Тэгээ мондрол дээр биш та. Тэгээ нааш ирээ гэлөө. Ирчээ. Өвсөн халуурсан шингэн алдсан үед Smart-ийн хайдраа шингэдэг нөхөн. Taste of Japan. Нэрэ таны тэр гэлдүүлэгчийн багш Шарвдоо шиг хүн үнээр амар ажиллаж шүү. Үнэхээр мундаг. Заяаш чи доотлын бодволтой байсан шүү дээ. Тий. Тэгээ миний нөгөө нэг Canon Massive-д эвдэрчдэг байхгүй юу? Yung гутал шиг нөгөө юм Canon XL тий. тийм хасаж ажилладаг шүү дээ. Ажиллана. Тийм нөгөө remove буцаад гаргацдаг. Тэгэн гут нөгөө хасаа ингэж ажиллацсан нэ. Тэгээд яах юм хин дээр очих. Шарахтай л очих. Тийм шүү. Тэгэн шараахан гэдэг байхгүй юу? Одоо энэ ч жижиг ширээ шүү дээ. Нөгөө Япон камерын чинь ингээ баа бэгүү жиргээд ингээд жижиг юм. Бүгдийг задлаад тавьчих. Тэгээ нөгөө нүдэн шилээ ингээд инээгээл Япончууд бүх юм хийж байгаа шүү. Өдрөө зарчдаг байсан. Тэгээ засан. Япончууд тийш олж байгаа дөө. Япончуудыг жоолж Харин тийм. Япончуудаа шоолж байгаа. Ийсэн бүх юм шүү. Өөр угаасаа бүр тэр багасаа л юм байсан. Тэг зургийн аппарат дээр өөр хийждэг гэсэн. Задлаад. Үгүй өөр ингээд зургийн аппарат хийгээд гэж байгаа шүү. Оо за. Тий. Тэгэнгүүтээ тэрнгээр зураг мөрөг аваа явдаг байсан гэдэг байгаа шүү. Техник сэтгэл хөдлөлт. Цаанаасаа Шараагийн тэр нөгөө тэр үний юм уу тэр амир те. Нөгөө юм тэслэг хийгээ. Буур өөрөөр харин дэллээ чи. Нөө тэрний хэлэхгүй. Шараа ч нөгөө одоо нөгөө даваагийн хүү мэрэгэн дээр байгаа юм лээ. Мэрэгэн бас гоё оператор зурлаж хийж байгаа юм шүү дээ. Ястаа гоё юм. Би тэрэнд амар баярсан. Тэгээд тэрэн дээр тэр нэг Z гэдэг нэг кран авч байгаа. Шарвах яг өөрөө гардаж ийсэн. Одоо давхаа бид нэг нөгөө буруу хэрэгдэг нон дээр ашиглаж байсан. Үс хаашаалууд хаашаа хөдөлдөг гэсэн. Тэгээд нэг гар дагуулаад тэгтэн мөртлөө нөгөө ингэж хазаах юм байхгүй тэглэхээр алддаггүй. Хаан л хаана очдөг. Тэрстэй. Нөгөө ингэдэг шүү дээ. Ингэн гутаа ингэж ухаад тийм бүрстэй. Дээр тэр чи бүрстэй хаа хамаагүй хөдөлдөг. Тим караныг. Хүүшээ. Хоёрын соёлын юм дээр та явах. Явсан. Тэгвэл та тууч бүр айл их тууч гэсэн юм шүү дээ. Би 2 дугаар курс байгаад тэгээд Батэлзээ ах намайг дөнгөж суусан 2 дугаар курст байж хахад туслахнаа лагчаа. Оо, тийм биш дээ. Одоо санаж штэ. Байж байгаа зү. Тийм биш. Хүс мөн биш дээ гэлээ. Нөө тийм нэр тий. Тэгжийсэн. Тийм. Нөө бяги тоглоод. Тийм, бяги ахын нөгөө халтдаг. Нөгөө хүн цагаан машинтай нөгөө солио. Хонцгоо машинтай гэдэгсэн. Бяги бас одоо ингээд эргээл 80 саяатыг үзэхэд бас гоё яддаг шүү дээ. Тэгэхээр гоё. Үнээр тий. Тухайд бас нэг кинонд ажиллаад өнгөрлөөдөө л гэсэн. Тэгээд бодчиход байсан тий. Тэгсэн ч одоо бас янзтай уран бүтээл хийсэн шүү. Гоё уран бүтээл. Зарим нэг уран бүтээлийг одоо ингээд он жил нь хамаагүй одоо гэхдээ 80 90-ад он ч юм уу 2000 онд мод хийгдсэн зарим нэг киног үзэхээр тухайн үедээ зах зээлийн шуургач байт юм эсвэл нэг сайхан маркетинг муугасаа болсон юм үзэгдэж үнэлэгдээг өнгөрсөн сайн бүтээлүүд байдаг тий. Байдаг. Харамсмаар Одоо маркетинг сайн хийж чадаагүй ч юм уу тий. Кинонууд тий. Кино яагаад ингэж гоё хүрээгүй болоо гэж бодож харамсмаар. Үнэхээр л бас хийцэн бүтээлүүд байдаг шүү дээ. Би одоо болохоор энэ кино урлагаас ялангуяа жүжигчдээс найруулагч хоёроос юу их хүсдэг вэ гэхээр их гоё нэг тийм хит их далаацтай тайзны тоглолтоосоо илүү маш гоё үнэн тийм харцны мимикний те их гоё тийм мэдрэмжийн тоглолтуудыг би харахыг амар хүсдэг байхгүй юу. Тийм тэр тоглолтыг илүү их хийсэн кинонууд бүтээлүүд хийгээсэй гэж хүсээ. Тэгээ би нөгөө гадаад байхдаа нөгөө Монголоос гадагш байхдаа Монголынхон шин уран бүтээлийг бүгдийг үздэг гэсэн байхгүй юу. Ер нь тэгээд тэгэхээр айгуу сан үзэгч болчдөг. Нөгөө Монголоос гадагш байхаараа за шинэ бүтээл гарсан гэхэлэр шууд нөгөө IP-гээс худалдаж аваад яг үздэг. Тэгэл за ингээл ийм гоё жүжигчин гарч ирж байгаа. Өөрөө дотор хасаа. Тэгээд гэдэг байхгүй харин тэгээд ийм гоё бүтээл гарч ирж байгаа юм байна. За яа энэ найруулагчтай нэг ажиллаж юмсан энэ ч гэдэг ч юм уу яг тэгж мэгж бүр яста азартж байгаа л ирсэн байхгүй. Тэгэл ихнээс нь ажиллаад гоё хамтарч бас зарим нэг жүжигчтэйгээ ажиллаж эхлээл үзээл гоё тэгээд явж гин. Ер нь гоё штэ. Тий.
Батууртайгаа хүртэл хамтарч ажиллаад бас үзэх юм хамт ажиллаж үзэх. Ер нь бол одоо яг энэ урлаг гэдэг чинь үнэхээр л хартай. Үнэхээр л хартай гэдэг бол үнэн баг. Амар гондог те. Тий яг. Гоё. Тэгтээ муу биш. Өшөө гоё байхгүй. Тий. Илүү гоё. Ястаа нэг дуртай зовлонгороо зовно гэдэг. Тэр дуртай зовлонгоор. Өглөө ингээл нар мандчихад өөр ядраагүй те тэр зураг авалт маалттай үед. Одоо тэгэл юу жишээлбэл өөр юм дээр Памагын нам нэг биш үү? Айн хүүтэй байсан гэж тэр чинь. Тэр чинь нэг сард тэр жилч бүр Хоёр нэг вагонтой. вагонтой нэр нэг штэ тий. тэгэж чинь энэ зүү аргаас цаашаа бэрхгээд өтөн дээр явчихад нэр нь хүртэл бэрх. Ядаргаад Бэрхтэй болж тий. Тийм юун дээр очсон. за Аваачаад ингээд нөгөө боон байхгүй штэ. Нөгөө сүлд нь графикаар давахын тэр хийсэн байхгүй. Тэгээд зүгээр төмөр зам дээр явчихад өдөрг нь орхисон. Хоол моолдоо нөгөө машинд нь яваад өгчин. Амар хүйтэн тэгэл хөлж өгөөл байгаа мөртлөө тэжээлгээл арзагнаал бие тэгээ тоглоол. одоо хүн хүмүүс байж шээ. Амбэ. Навчааг. Доёо. Тэр хүн хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэл тэнцээсэн зураг авна л гээл. Одоо ингийн шүүх хооронд даа тэнд чинь тэгэл бас яг үндэ бас дахиад залуул байсан байгаа байхгүй. Тий. Даарж марж байгаач мэдэхгүй хэдүүлээ тэгэл тоглоол. Тэс би нэрээ явуулаад бариад тоглоол ноцолдол. Тэгж байгаа за зүгээр аль одоо зураг авъя. Тэгэл зураг аваад тэгэл яваал тэгэл амжилттай яваал гэж юм. Тэгээд яг тэр чинь тэр мөр чинь хальчирмаар юмнууд байсан шүү дээ. Тэр чинь байхгүй. Дараа нь ярахад тэр Одоо нь ингээд гоё байдаг байхгүй. Тухайн үед ингээд нэг тийм дараал халуунд халаал ингээд ядраад сая ч гэсэн би дөнгөж сая нэг 2 хоногийн өмнө хүрээд ирлээ дээ. Нөгөө Амрын студ. Манай Амрын. Тий. Амрын студийн хүйдэс зам гэдэг кино хийсэн байна. Хүйдэст зам. Хүйдэст зам юм бэ. Оо за ямар сонир нэртэй. Тий. Энэ нөгөө юу нэг сумаас гараад Улаанбаатар орох хооронд тэгээд замд явж байгаа л үйл явдал байхгүй. Бас сая нэг хэсэг хүйтэрлээ шүү дээ. Тэр үеэр тэгэл бас тэгэл зам дээр хэдүүлээс нэр. Тэгэж чинь одоо манай залуучууд яасан ч гоё юм. Би даарч ийн гэж хэлсэн үнэхээр сонссонгүй. Тэгээ би бас өгчөрж байгаа юм байлгүй. Чи алдаж байгаа юм байлгүй. Дараад л залуучууд ч яасан ч гоё юм. Воо гэрлээ барайл шүн амар үдмэх нь гад програмыг нь зогсчлаа юм. Сухыг нэг хүн гаргасан санаж байна. Нүуний туслах байсан. Тэр ер нь өөр тэр хөвлийн амар тажигсан хүүтэн мөтөнд ерөөсөө тэр амар тас хөлтсөн телеш шиг бүр өсгөн гараараа арай л гүйлдэг байх шиг юм байна. Тэгтээ бас Тэр нөхдөд байсан шүү. мондөг юм шүү. Үнэхээр бас кинонд тэтгэж байгаа хүмүүс гоё шүү. Мондөг байна. Залуучуудаар бас бахархаж илээ. Энэ Divine гэдэг манай халамцаараа нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг түрүү нэг танд бас бэлэг болгон гардуулдаг. Энэ Divine гэдэг энэ Франц водка. Тэнгуутаа нөхөр яадаг вэ гэхээр ич нэг шүүлтүүр гэдэг чинь асар сүртэй байдаг юм гинэ. 5 удаагийн шүүлтүүрээр шүүж одоо хийдэг ийм сархад юм бэлээ. Энэ Divine-ыг. Тэнгуут одоо энэ нэрнийх нь утга нь бол бурханлаг гэсэн утгатай юм билээ. Одоо тэг гэрлийн бурхан тэнгэртэй. Гэрлийн бурхандаа одоо Францын бурханлаг гэдэг сархтаар амтлагаа явуулж дайлраа да. Читээ бас. Та юу виногоо бол Надад вино болно. болго тий. За тийм. За ах. За. Зэвэрхаа яриа бүр сайхан халаад ид дундаа ороод янз юм биш үү тий. За. За. Гэлээ бурхны эдэнс. Өвсөн, халуурсан, шингэн алдсан үед Smarter Hydra шингэдэг нөхөн. Taste of Japan. За. Яасан тий. За Deep Sea Water спорт ус та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр энэхүү спорт ус бол эрдэсээ нөхөж хүчээ сэлб гэсэн тийм гоё ураа хөхтэй юм билээ. Хамгийн бага калори, хамгийн ашигт эрдэст ус гэж байгаа. Мэдээж бид бүхэн нөгөө бэлтгэл хийгээд жингээ хасахад бол маш их хөс гардаг шүү дээ. Тэгэхээр маш их хөсөө гаргасан учраас нөгөө эрдэсээ алдах тийм аюултай тулгардаг. Тэгэх юм бол одоо энэ хүү спорт усыг та бүхэн уух юм бол маш богинохон хугацаанд эрдэсээ нөхөх тийм ашиг тустай ийм сайхан ус байна. Бэлтгэлийн өмнө болон дараах
булчингуудын ядрал одоо сулдлаас бүрэн хамгаална гэж байгаа. Тамирчид болон биеийн болон оюуны ачаал өндөр ажил эрхэлдэг хүмүүс, за мөн шөрмөс татдаг зовёртой ахмад хүмүүс, мөн сургуулийн насны хүүхдүүд бол өдөр тутамдаа хэрэглэхэд ашиг тустай ийм ус байна. Эрдсээр тэтгэгч спорт усаа та бүхэндээ танилцууллаа. За энэ бол үнэхээр гайхалтай ус үлээ манайхаа. Ягаад тэгэхээр шингэн нөхөх эрдэст ус гээд байгаа. Одоо нэг ёсондоо бол энэ усыг бүр уудаг нөгөө тусалж гэж бас нэрлэдэг байгаа юм байлээ шүү. Юу гэхээр эрдэс болон шингэний дутагдлыг маш богино хугацаанд үр дүнтэйгээр нөхдөг ийм гайхалтай ус. Тусал шингэнийг орлохуутсаар хордлого тайлах шингэн гээд байгаа. Эрдэс шингэн нөхөх зорилгоор сахартай хүмүүс ч бас мөн хэрэглэхэд аюулгүй. Бодисын солилцоог идэвхжүүлж, хорт бодисыг гадагшлуулна. Одоо өвдсөн, халуурсан, одоо бөөлжсөн, шингэн алдсан үед шингэнийг нөхөн. Няра болон бага насны хүүхдийн хордлого шингэн алдалтыг бас богино хугацаанд нөхөхөөс гадна ханиа томооны үед биеийн шингэнийг тэнцвэржүүлэх ийм сайхан үүрэгтэй гайхалтай үр нөлөөтэй ус байна. Бүх төрлийн хордлогын үед бүх насныхан хэрэглэнэ гэж байгаа. За манайхаа энэ араа. Уудаг тусал. Яг энэ шиг амтгах юм бол арай өөр амттай юм. Тэгсэн мөртлөө сайхан цэвэр цагаан. Цэвэр юм. Цэвэр хинчээр. Тийм багц. Тийм ээ. Тэгээ одоо эн чинь нөгөө цагаансаар болж байгаа. Тэгээд нөгөө албан ёсны яг их сурвалжаас нь яг өөрийнх нь оригиналаас нь бас аавал бас зүгээр шүү дээ тийм ээ. Тэгэн гут энэ Divine ч юм болохоор манай World Wine компани. Өөр батлаа 30 гаруй жилийн түүхтэй World Wine компани маань бол албан ёсоор оруулж ирж байгаа энийг гихч шигээл би ч одоо ингээд реклам бол хийгээс урчлаа шүү. Реклам хийгээд сурчлаа шүү. Тэгэлгүй яах вэ тэгэлгүй яах. Сайхан байна өнөөдөр ах шөөртөөгөө сайхан уулзаад ингээд нэг тийм дураараа сайхан бууад суух чинь янз нь шүү дээ. Гоё юм те. Би нэг ийм олж авсан юм. Нэг ийм Тэр нэ. тийм нэг янз бас. Тийм байна. Тэгээ ер нь одоо залуучууд энэ төр бас их арх маргийг бол айгүй зөв хэрэгэлдэг болчихжээ. Оо янз бүрээс одоо зөвхөн ингээд нөгөө дээр үеиг шиг юм цагаанаар нь хэрэглэхээс гадна коктейл болгоо шингэрүүлээ ингэж ингээд энийг соёл болгоод хэрэглэж. Тэгээд ч бас айгүй гоё гоё. Нэг ур тойн нуудаг. Одоо нэг хэсэг кондишн гэдэг бас чичи рекламад танаад гэдэг. Тиймэрхүү бүтээгдэхүүнүүд бас гараад ирчихээ тий. Алуу та тэр нөгөө жанчуулан гэдэг аваад өгч нэг реклам хийснэх нэлээ хийж явах яваад. Нөгөө энэ жанчуулан гэдэг чинь нөгөө нэг алдарч жанчуулан шүү дээ. Тий. Одоо нөгөө бид эдийн одоо дээр үеэс жанчуулан явна. Одоо нэг юм арай нэг жижигхэн бас салгаатай байдаг байсан тий. Тий. Тэг чи нөгөө нэг эрүүл мэндийн нөгөө нэг нойр булчирхаа ходоод гэж цоол шингээ хіднэрч чи одоо бүр гайхалтай эх орны маань аршаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Жанчуулангаа айлуу. За манай хоёр хоолоо идэж байгаа. Би ингээд юу вэ түгээрээ дайл гэдэг шүү дээ манайхаа. Хийгээл авчлаа. Ахруул артуулаад. Төгсөгч та удаа яа. За гоё болчихно. Би нэг өсөлт бас яг нийгэм солигдоод бас замбраагүй хэрэглэж бас ихсэн шүү те. Ихсэн шүү. Тэр дунд чинь задлж л байлаа. 90-ад оны үед. Тийм. Амар их. Та тэгтээ одоо ингээд нөгөө хэдийгээр ингээд яг ийм хүмүүс үнсгэлжингийн хичээл санал болгоод байгаа боловч амьдрал дээр бол та бол хатам ээж шийддэг. хатам ээж биш үстэй. Үгүй штэ. Ста бүр хайбуухан сайхан амтнаа. юу бөө хайр штэ. Ста хөргөн мөргөд амар хайртай. Би аюу тийм ер нь өөрийгөө дүгнэх чинь хаашийн айхтар тийм нөгөө юм дүр мөр кинонд байдаг шиг тийм экстрем хүн биш штэ би. Биш штэ. Ингээд сүрүүлж юм шиг. Биш тийм ерөөсөө биш штэ. Би аюу позитив штэ. Аюу позитив ер нь бол ийм нийттэй нийтч талд нь бол давмгай хүн. Тэгээ нэг яг нэг жон хурдтай үг хэлэх нь хурдтай, үйлдэл хурдтай. Ер нь бол тэгэл арт төрөл мөрлөг юм жон хурдтай байдаг. Нэг таалагдахгүй юм аа болохоор бас шуулгоо хэлчихдэг юм л та. Өөр мөрөнд нь бол ингээл хэлчихнэ. Нөгөө нэг хүн шиг.
Тэр хүн чинь бас тусдаас илдэж шүү бас. Тий. Тэгээ Виктори ер нь тэгэл тийм болоод нэг найзууд жоохон харилцал байдаг хэлгүй дээ. Тий. Тэгээд ер нь бол таалагдахгүй юм. Тийм хүнийг бас таалагдахгүй юм их ч юм уу хүнд юм хэлэхдээ тийм хаардар бол хэлэхгүй. Тий. Ер нь бол миний амнаас хараал юуг бол гарахгүй. Би хараал мараал хэрэгэлдэггүй шүү дээ ерөөсөө. Тий. Хүнтэй бол нуудалцах хэрэгэлдэг гэдэг тал бол надад байхгүй шүү дээ. Тэгээ хүн загнахтаа бол ингээд нэг юм үгний мастер байши. Тийм нэг зөв өчнөө олон гой монгол үгнүүд байж штэ. Тэр үгээр чинь хүнд юм хэлэхэр чинь нөгөө хүн чинь яач ч байсан тэгээд миний өдөөс нэх айхтардаг ч юм хэлж чаддгүй штэ. Хэлдэггүй штэ. Би өөрөө хэрэлдэж бил хэлдэггүй байхгүй хүнд юм хэлэхдээ. Тэгээд яагаад ч одоо тийм сөрөг дүр мөрүүдэд их айхтардаг явд мод тэгэхээр амьдрал дээр би тийм ш байхгүй. Манай өнөг хүртэл одоо яаш та танайх нар амар үгэж асуудаг гэдэг юм чинь. Тий. Тэгэхээр чи би чинь өөрөө амьдрал дээр тийм хүн болоо өөрийгөө бол би тийм биш гэж бодоод байгаа шүү дээ. Гэхдээ харагдах байдал нь гэдгээсээ ч бодоо тэгж харагдах юм уу яадаг юм бит. Гэхдээ жүжигчин хүн юм болохоор янз бүрийн дүр дээр бол явна шүү. Явдгүй л яхаа. Одоо жишээлбэл сая алган намар дээр гээд чинь айгүй тийм зөөлөн хүний хань гэдэг гэсэн те. Тэр бас нэг жоохон нэлээд өргөн зовлон үзсэн тэргээл ингээл явж байгаа төрмөр дээр нь явсалтай. Тэгэд бас айгүй гой төсөгтэй байгаа юм чинь хажууд ингээл яг юу болцсон. Эхнэр нөхөр болоод ингээд тоглож явах те. Бас гоё. Дэжгч үүний чинь хамгийн гол зүйл чинь л одоо хамт тоглож партнер. Тий. Тийм шүү дээ. Ер нь тийм мэдхо тийм нэг зарим нэг жүжигчид бол нэг тийм өгөө муутай жүжигчид байдаг шүү. Яг өөрөө тоглоод ингээд жүжигэд яваад өчтдөг хүмүүс байдаг бол маш гоё энэ ансамблдаад ингээд гоё. Тийм нэг тийм жүжигчид байдаг да. Гэтэл чи нэг тийм их гоё тийм ингээд нэгээ төшөг болоод ингээд өгж авалцаад их гоё ингээд хамтдаа ингээд гоё явцдаг, тоглолцдог тийм жүжигчид. Тийм нэг нөмөртэй төшөгтэй жүжигчид бол бас их гоё байдаг шүү дээ, тий. Гоё өгөө аваад. Өөрөөгөө нэг учиргүй ролдод гоцлоод нэг явцдаг усууд дээр бас нэг тийм бос хүмүүс нэг ямар ч тийм нүмер нөөлөггүй жүжигчд бас байна. Яг ингээд олон жүжигчд донд учиргүй би нэг хайхтар гол дүрмөр ямар нэг явж исэн биш. Яг хөө тэгээд тодорхой хэмжээгээр өнөөдөр хүртэл чинь бас нэлээ олон уран бүтээлд орцсон байгаа юм чинь тэгээд тэр мэдрэмжээсээ зүгээр ярихад бол тэгж санагддаг надаа. Үнэ. Нэвтрүүлгийн ихэнд баг ялах маань сэтэд агаа гэж тэр удаан хамтарч ажилласан байна. Ер нь баг нэг 7-8 жил хамт байсан шүү. Удсан байна. Удсан. Гайхалтай. Сэдвээ нэг загсан юм л одоо ингээл яг жүжигчнэр ажиллаад ингээл яхад тэр үстнэх гардгүй. Тэгэл хажууд нөгөө өөрийнх нь шав гисэн юм болохоор ингээл хажууд талаас тайз найжуулахаас хараа зогсож байна. Гараал ирэнгүүт чи энэ дээрээ ингэчихгүй, тэрэн дээрээ тэгчихгүй гэсэн. За наашрал бүр цаад өрөөнд орж оруулж чад. Жүжигчийн хүнд чинь нүд гэж нэг хэлдэг байдаг. Нүд хэдий чиний үнэн байх тусмаа хүн тэрэндээ зөв амьдарч яана л гэсэн үг. Нүд чинь ууралсан бол хурцуулна, баярлсан бол гэгээтэй болно. Нүднээс чинь бүх жүжигчний тоглолт уншигдж идэг. Тэг худлаа тоглож байгаа нүд хүртэл мэдэгддэг. Тэгэхээр ерөөсөө нүдээ хэр зэрэг үнэн байх вэ гэх юм бол дотор чинь ямар байхаас шалтгаална. Энийг л битгий мартаж байгаарэ гэдэг гар загч ийсэн. Одоо хүртэл ингээл нэг юм дээр ажиллах гэж хүрээ сэтгэл хөдлөхгүй бол нүд худлаа л ингээл гүйлгэнэл ингээл гэж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь заавал нэг юм хүн чинь өөртөө биендээ нөгөө дүрээ суул гэж тэгээд ингээд тэр мэдрэмж байж мэдрэмж гаргаж ирэх юм бол илүү байд. Нэг л гоё алтсыг үг хэлсэн тэр тэгтээ бол юу чи энэ дээр тэгчлээ чи муухай битээ ингэлдээ чи гэдэг ингээд ширхүн дуугчсан үе байгаа. Тэр мэд нь бол нэг тогтохгүй байгаа байхгүй. Тэгэл нөгөө тухайд загнуулсан гэдэг ингээд өнгөрч байгаа шүү дээ. Гол нь яг тэгэл за хүний нүд гэдэг ингээд ярьжсэн тэр яриад одоо шүү дээ амар толгойд орцсон. Нэг дүр дээр ажиллах болохоор л за тэгчихсэн шүү гэл. Тэгэл нөгөө зохиол уншаад ингэдэх юм байна. За тэгэх юм байна. Тэгвэл ингэх юм байх шүү гэл ингээл нөгөө зохиол бол орёолоо задлаад байгаа шүү. Ингээл яваад байгаа. Тэр амар нэмэр болдог хэвээр айгүй гоё байхгүй юу? Монгол киноны загалмаасын эцэг алдарт жигжидгуй нэг тэгж хэлж ирсэн гэсэн шүү дээ. Жигжидгуй чи ихэнх кинонда бас дандаа нөгөө энгийн хүмүүс тоглуулдаг тий. Тий. Тэгээд энгийн хүнийг бол жүжиглүүлээд ингээд тоглуулж болдго юм аа. Тэний нүдийг бол харин яагаад болдог.
Тэрний өвдөг хүн угаасаа байдаг шүү дээ. Тийм. Байдаг тий галаа. Яаж болтгүй шүү. Ястаа нэг яасан ч нэг мэдрэмж нь баяр дадагаа аанч мэддэхгүй, гомдоод аанч мэддэхгүй тийм тэрний өвдөг амьдралаар байдаг үсттэй. Тэгэхээр яг кинонд бол яаж ч өнөө маш чухал. Хамгийн чухал юм нүд шүү гэж ярьжсэн. Тэгэл ер нь бол Сэдвэтай тэр нөгөө хин чимд өгчтэй болдог ламхуу ахтай, баатархуу ахтай өнтер ингээд тунгаа ихчтэй, жагдаг ихчтэй, чамчлуу ихчтэй ингээл би тэр хүмүүстэй хамт ажиллаж байсан тал одоо бахархдаг байхгүй. Ямар гоё хүмүүстэй ингээд ажиллаж байсан бэ. Одоо тэгэл тэд нар дунд ингээд нөгөөдөл чинь ингээд жүжиг задлаад ингээд суух дунд нэгэ би бас нэмэж явах хөвгтэй. Жүжиг задлал заад хажуугаас нь жоржор гаал ингээд сууж явах бас амар азтай байхгүй, гоё байхгүй. Тэднээс зүгээр л амьдрал дээрээс нь л маш их юм сурч байгаа байхгүй. Зүгээр ингэт юм байна. За тэгт юм байна. Ингэх юм байна штэ би гээд. Тэр чинь амар гоё практик сургалт байхгүй тий. Тийм. Яа биш. Үнэхээр гоё хүмүүстэй хамт. Одоо Сэдэд гуай байна. Одоо түрүүний тийм ээ гиндэрэн гуай. Тэгэл одоо нямын цэвэн гуай дэрийг ингээд би хүүхдүүд гэж үзсэн. Тэр хүмүүс ерөөс залуу яваад бүх насаар Тийм байсан. Ерөөсөө тийм байсан юм шиг. ерөөсөө баг өвгөн төрсөн юм шиг. Тийм. Хүүхдүүд одоо яг гэж боддог шиг. Ерөөсөө тийм бүх насаар л юм өвгөн байсан байхгүй. Залуу байснаар төсөөлөгдөхгүй байгаа. Тий. Тэр хүмүүс чи ерөөсөө Яг үнэ. Залуу байснаар төсөөлөгдөхгүй. төсөөлөхгүй байхгүй гэсэн. Ягаад төсөөлөгдөхгүй? Тэр аргамжаа гэдэг кино гардаг байсан шүү дээ. Тий. Нямын цэгмэд Тийм байсан. тийм шүү дээ. Тий. Тэр хүүхдээс өгч. Янсташ. Мондөг шүү дээ. Бүх юмнууд нь амар гоё ингээд хүнд даацтай очтой. Тий. Би юу хийчихвэ? Тий. Банкс амар гоё өрсөлдөх байхгүй тэр. Тэ? Тий. Тоглолт нь хүртэл тийм гоё. Ийм даацтай, хүнд хүрцтэй тий. Гэтэ багийн ах бол одоо бас хацтай. Тэгээ сүүлд нь одоо дахиад X2 production-д одоо насаараа ажиллахад дахиад тэнд одоо тий одоо хошин урлагийн агуу маструуд одон чихэнд хагалуу. Тэдтэй бас нэг үеийг өнгөрөөгөө Боёо, нэг хэсэг үеийг дооё. тий. Тийм. Ерөөсөө хошоорны бүтэд ажиллаагүй хүн байхгүй шүү дээ. Бүгдээрнтэй байсан юм шиг. Бас гоё шүү дээ. Тэгэл тэдний тоглолтыг дандаа ингээд өдөр болгон гэж Тий. тайзан дээрээс сургуулт хийхээс нахуулаад ингээд хаалтын тоглолт хүртэл үзээ соногдсон. Тэгэл амар дандаа ингээд гоё нэрг баг. Амар гоё нэрг авахаас гоё шүү дээ. Энэ дээр өстө гоё тоглож байна. Тэр энэ дээр жоохон дутаач. Өнөөдөр яач байгаа гэдэг ч юм уу те ингээд дандаа ингээд тестэлж байгаа шүү дээ. ингээд сууж байгаа гэж бас гоё шүү дээ. Тий. Амар гоё ихгүй. Би ч бас азтай бас Сэргээс 3 тайзан дээр бас ингээд Сэргээс 3-ын бүх дууны найруулгыг хийгээд одон чимэг бид нар хамтрал хийж байгаа наран салганд бүгдээрээ л хийжлээс. Бүгдээр ингээд тэр дууг наагаал энэ дуус яг наалтчлаа гэл. Тэгэл одоо мэдээч нөгөө нэг зохиогч дуусгацнаас нь зохиогчгийн эрхийг аваад тэгэл тэр ингээд бүгдээр нь хийж байгаа юм шиг. Сэргээс 3-ын юугаар дууны найруулагчаар нөө Улаанбаатар их наадмын кино наадмын гран-при авч байгаа байхгүй би. За. Аха. Тэгээд дууны найруулагчаар бас гран-при даа штэ. оо зэ. Тэнгүүд би бас нөө өөрөө ингээд авчингууд бас ичж байгаа юм чи. Яана ингээд бүгдээрээ нийлээд ингээд барах шахуу ингээд хийчээд те. Тэгэхээр дундаас нь би ганцаарх нэг шаглаа бодох яг тэгж бодогдоод бас эвгүүлээд юм лээ. Гэтэл бол яалчгүй юугаар дууны найруулагчаар гэдэг чинь нөө мюзикл юм болохоор. Тий, музик. Тэ. Тэгэхээр ингээд тэр олон дуунуудыг бүгдээр ингээд аягүй гоё зөв ингээд найруулсан тэ. Тэр найруулганд л голд нь байсан. Тэгээд тэр мундгууд чинь нэг өдрөлж амьлуулаад. Тэр чинь нөгөө нэг тайсны бүтээл байж байгаа. Тий, тэр чинь Сэргээс ч гээгүй анх нөө үеийн дурлал гэдэг 10 оны дурлал гэдэг анх тайсны бүтээл хийжсэн байхгүй. Тэгсэн чинь уг нь бол нэг л номер байсан. Тий, нэг л номер байсан. Нэг мюзикл номер байхгүй. Тэгээд 10 оны дурлал гэдэг яг тэр мюзиклэр ингэ хийсэн. Тэгсэн чи тэр чи амар хүн төрж байгаа хүн мундаг болсон байхгүй. Тайзан дээр тоглож байгаа нь бүр айхтар мундаг байсан. Тэгэл дэлгэцийн болгоно гэж одноо тэр чинь нөгөө юун дээр зохиол дээр суугаал. Бүтэн зохиол болгоод тэр чинь бүр онтой болгоод. Тэгээд зохиол дээр суугаал тэгэл тэрнээс ингэ тоглосон чинь
манай аглуу ер нь ганц аглууч биш. Ерөөсөө бүгд шүү дээ. Ямар мундаг байсан бэ? Одоо үзэж гэсэн одоо нэг хуучны киног үзээд нэг хандгүй шүү дээ. Сэргээш 1 2 өдөр тий одоо жишээл сэрэлт ч юм уу те тэрэн шиг одоо сэргээш шиг үзэхэд бас тийм шүү дээ. Тэгээд тэр сэргээш чинь бүр кино театрт. Тий. Кино шиг бүр ингээд дэлгэцээр Одоо ингэж Тэгсэн тий. хинч үдсэн за гэдэг дундаас нь баг гараа явчихгүй дээ. Тэ? Бас үзээ суугаад. тэр сэргээш 1 2 3 болно шүү дээ. Гоё шүү. Одоо тэгээд X төв цамтлагаар сэргээш 4 хийх сургах гараа л дээ. Гараал байна. Тий, тэгэнгүүт нь би бас тэрэнд баярлалаа. Ямар гоё юм гарч ирэх бол гэл. Тэ? Бас азартал. Цацаагч байна одоо юу гэж. Өөё одоохонд яг X төц нэг жоохон завсарлаж чад байгаа бол тэр гэр зураал. Гэр зураа. Хүүхдүүдтэйгээ тэгэл ячих. Тий. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршин алдарт Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Mega Electronics. Mega Electronics бол Улаанбаатар хотод 10 салбартай мөн дархан Эрдэнэтэд нэг салбартай дэлхийн шилдэг брэндүүдийн гар утас болон цахилгаан бараануудтай Mega Electronics маань сар шинийг тохиолдуулаад онцгой хямдралыг зарласан байгаа. За мөн лизингээр авах боломжийг мөн бүрдүүлсэн байгаа. Орлого нотлохгүй, одоо нийгмийн даатгал эндээш төлөхгүй, урьдчилгаагүй лизингээр авах боломжийг та бүхэндээ Mega Electronics маань бүрдүүлж өгч байгаа юм байна шүү манайхаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг яг энэ доогуур гарч байгаа Mega Electronics-ийн пэйж хуудасаар та бүхэн маань зочлоорой. За одоо ингээл те нөгөө алдартай iPhone 17 за тэгэл энэ ч одоо Honor X9 гэж байж байгаа шиг байна. Huawei Pure 80 байна. Samsung Galaxy 25 байна. Ингээд та бүхэн маань сар шинийг тохиолдуулаад гоё утаснуудаа аваарай. Одоо тэгээд нөгөө сар шин болох гэж байгаа болохоор нөгөө гэр бүлэрээ насны хязгааргүй одоо тэдээс дээш 12-оос дээш гэдэг юм 16-аас дээш гэдэг заалтгүй кино ахгүй юу? Тийм үү. Алаг намар маань. Тэгэхээр бас гоё энэ цагаан сараар гэр бүлэрээ ингээл ах トゥ хамаатан саднараа бас нэг зарим орой хүмүүс чинь ингээл гэрднийг нийтээ бөөгнөрөөл идэр бас нэг сайхан сууцаадаг бол тэр үеэрээ бас нэг алаг намар киног бас үзээсэй гэж хэлээд байгаа байхгүй юу? Гоё одоо юу гэнтэй зүгээр одоо арилжааны гэхээсээ илүү сэтгэлгээний кино байхгүй юм. Найз нөхдийн тухай хинч ямар ч хүмүүс ингээд нөгөө нэг залуудаа найзлж байсан найзаасаа хинээс нь ч урахгүй те. Ингээд нөгөө тийм найз нөхдийн халуун гоё тийм дурсамжтай их гоё хэлэмжтэй аюу гоё кино байхгүй. Зүг. Гүрэх редакторсан шүү дээ. Тий, Гүрний текстэр зөв. Тий. Гүрэх редакторлаад тэгэхээр нөгөө ямар нэгэн тэр нэг дөрүүдийн тэр хэлж байгаа ядаж л тийм манай киноноос 3 ч гэсэн өгүүлбэр бол таггээл толгоороо орохоор маш гоё тийм текст тийм мундаг өгнүүд байгаа текстүүд. Ер нь бас киноны текст үг хэллэг гэдэг чинь бас аягүй чухал байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр манай кинонд бол тэр бол бас их онцлог дурддагна гэж бол би харж байгаа. Дүрийн сонголтоос гадна. Тэгээ дээрэс нь тэр нэг ер нь нэг ахмадуудаа нэг хөл тоодог болсон доо одоо ер нь бол тий залуучууд ч үгүй тийм үү одоо өвөө эмээгээ тэр шахч үгүй тийм үү ээж авахаа үгийг авдгүй ч юм уу ер нь нэг ахмадынхаа үгийг нэг 15 минут нэг жоохон төвчээ сонсчвал дараагийн нэг алдаж интэх нь арай л гайгүй дээ уг нь бол энэ залуучууд тэгэхээр нэг юмыг нэг жоохон аав ээжийнхаа өвөө эмээгийнхаа үгийг тогтож сонсоод тэрийг нэг болж өгөл нэг жоохон тунгаас игээд явбал алдаж интэх нь багал амьдрах бахал гэж бодож энэ киног нэг их айтайхан нэг жоохон анх бас зохиолын нэстэ би бас нөгөө нэг чам дээр яасан шиг өгдөгсөн шүү дээ. Тийм мэдрэмжээ тавиад нэг үзчихүүл гэж бодоод байгаа шүү дээ. Очоод би нөгөө нэг дуудагдаад нөгөө нэг санд минь очсон. Тэгвэл очин готлол юунд тоглох гэж байгааг мэдэхгүй. Тэгсэн чинь бүрүүгээ гол дөрвөл болоод авчлаа. Яадаг үлээ аливаа зохиол өгөөрэй гэж зохиол аваад тэгээс шүүн унтахгүй сууж байгаа юм чинь. За зингийн юм байна, тэгсэн юм байна гэсэн. Тэгэл яасан чинь яг зохиол уншаад болсон чинь ямар гоё гэгээлэг. Ямар гоё зохиол вэ гэл. Тэгээд аавдар юм бэ гэдгсэн чинь нөгөө тэр Чимба. Чинзэрэг. Тий. Чинзэрэг бичсэн юм байна. Тэгэнгүүт гүрэага редакторсан гэл тэгэнгүүт гүрэага тэгвэл ойлгомжтой шүү дээ. Мондөг. Тэгээ манай киноны дуг
Поп Зева гавьж үжигч саран туягч дуусан байгаа шүү дээ. Алдаг намрыг сарагч дуусан. Тэгэхээр нөгөө энэ киног үзээд ер нь бол ээж аав руугаа ч юм уу эмээ өөрөөр залгана. Оо ямар гоё. За тэр чи очиж нэг үзээч. Түрээсэлж үзье байц. Нэрэ цагаасаар болох юм гиснээс нөгөө нэг түрүү ярьжсэн шүү дээ. За одоо яг нөгөө цэвэр нөгөө их сурвалжтай гарал үүсэлэн тодорхой жинхэнэ ориг столичны олж аваа гэх юм бол ерөөсөө ойлгомжтой мараа тэр. Энд дэр нь ингээд нөгөө QR код нь байж байгаа. QR кодыг уншуулаад тэгэл за албан ёсны дистрибьютор нь бол Zebra компани ажиллаж байгаа. Тэгээд ийшээ ингээд ороод харчихна. Ер нь нөгөө энэ манайхан ч нөгөө нэг энэ та бол одоо юу хийс андах вэ? Тийм шүү дээ. Орос юу гэхээр нэг юм дайны үеийн нэг юм амар юм Соколоо. тэгээд нэг юм тэ 200 грамм стаканаар сүн гэдэг уудаг орсуудыг дуурайгаад монголчууд баг архичин болсон юм шиг лаглаг юм яриад байдаг шүү дээ. А тэгтэл яг ясан дээр Орос одоо яг энэ алкоголын соёл чи өөр байгаа байхгүй. Хоосон хизээч уудаггүй. Тий. Хоосон хизээч уухгүй. Заавал сакустай. Тэр битгий хэлаараа нөгөө ингээд гадаа ингээд нэг жоохон нөгөө уудаг тодтолтой нөхдүүд байдаг шүү дээ. Тэр чинь ингээд дэлгүүрийнхээ гадаа сакус тагаа явж идэг ч байгаа. Тэгэл Тий. хоёул ойлгоо. Окей. За тэгэл хоёул яг өөрөөсдийнхөө яг саяны нөгөө нэг тань бэлгүүд өгдөг шиг сакусгаа гаргалаа, хямаа гаргалаа, өрцөгөө гаргалаа. Бам гэлээ. Ганц юм задлаа. Тэглээ. Маа хийлээ тадлаа. Тэгэл сайхан төрс хардалхаа үнэлээ. Нэг ялаа. Тий. Явлаа. Тэгээ эн чинь гоё Орос соёл байгаа байхгүй тийм ээ. Нөгөө Памагтын нам 3 дээр нөгөө манай дооё нэг тэгдэг штэ. Гүпэнд орж ирээд нэг Орос айлаас ирсэн бол таймаа. Гүпэнд орж ирж суугаад арх задлаад нэг юм цүнхэн дотроос юу гаргал бодолтой юм гаргаж задлсан чинь заагаас өндөг сонгон байж байгаа байхгүй тэгээд нөгөө архинаас юу стакан дүүрийг хийчихэл Нэг соёлтой утга тий. дөг бүгдээргээ нууж тавьж байгаатай гэл сонгон аваад алим шиг үнээр намжиртай жүжигч юм. мондөг дээ Мондөг шүү. тэр чинь бас яг нөгөө Сонгны тэр чинь нөгөө Орос айл за замдаа эдэргээл тэр даруулга маруулга бүх юмтай нөхсөн юм шиг байгаа тийм. Янз нь уншигдж байгаа шүү дээ. Тий. Сайн жүжигчний юм чинь тийм байхгүй юу? Гайхалтай тий. Гайхалтай юм. Ингээд задлсан чинь тэгээд Орос айлд өгсөн юм шиг байгаа. Замдаа хэрэглээрээ заквас магус бүх юмтай нөхсөн ба шүү дээ. Тэгээд тэр ингээд одоо жишээ нь нөгөө нэг юм яг үнэн сайн жүжигчний ажиллагаа гэдэг чинь тэгж харагдав. Тийм гоё байхгүй юу? Тэгж гоё харагддаг. Нөгөө хизээч найруулагч доо наад юугаа аваад ингэж ажиллаарай гэж хэлдэг. Тэрхгүй шүү дээ. Угаасаа тий ойлгомжтой. Тэр бол цэвэр жүжигчний ажиллагаа гэж байна. Амар мундаг аахгүй. Тий. Одоо тэгээд тэрнийг ингээд хаяа үзэхлээр энэ дэр ингэж штэ гэж тэр хүсэл гараад өнгө аль гэд бүр харж байгаа доос гачаад энийг гарч байгаа байхгүй юу? Ядчих тий. Үнэн шүү дээ. Наач бол яалч байхгүй шүү. За одоо шинэ юм задлана гэж одоо бүхэл байгаа сайхан юмнуудаараа сайхан задлаа. Нөгөө столичныгоо сайхан задлаа. Столичныг бол одоо мэдээж энэ дэлхийд даяараа Орос водка гэдэг нэрийн хооц олцсон юм дээ. Яалч Тийм шүү дээ. Тий. Столичны бол дээр үлбэс. бүр харваагийн намайг харваагийн архинд ороогүй байх уу? Намайг архинд ороогүй байх уу гэдэг нь. Амар архич юм ааш тий. Тий. За Гэхдээ тэр нэг ороо бусгаа тэр үед бол задлцсан. тий шүү дээ. Яалч яахгүй. Нийгмээр уусан. Айду тань өш энэ ревнэтэй. Тэгээд За 790 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршийн алдарт Зубровка. Халамцсан яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтаргийн ажиллагч Жанчивлан Аршаа. Яа, хэвээ сүртэй тий. Жанчивлан Аршааныг бол манай ард түмэн бол андахгүй сайн мэднэ. Арж амжилангийн Аршааныг Монголд эрт дээр үеэс олон төрлийн өвчин эмгийг илааршуулах зорилгоор хэрэглэж ууж дадаж ирсэн. Та бүхэн бол надаар хэлдэггүй сайн мэднэ. Чанар, үр дүн, шинжлэх ухаан болон олон жилийн хэрэгэлсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар батлагдж туршигдсан ийм гайхалтай Аршаа юм аа. Мэдээж та бүхэн бол одоо хэрэглэгч заавар аш тусаас нь шууд энэ Жанчивлан Аршааныхаа одоо энэ ярилх дээрс нь шууд л хараад л мэднэ тийм ээ.
элэг цус, нойр улчирхаан, өрөвсөл мөн таргалалт, чихрийн шижин, ходоод, хордлого. Тэгээ одоо эрчүүдийн маань нэг гайхалтай айхтар зүйл байдаг ш нөгөө нэг аюултай шаарталт эдэр гэдэг тий. Тэр шаарталт эднэрээс ч юм бол шаарталт тайлах гэдэг олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой гайхалтай аршаан билээ. Одоо тэгээ аршааны энэ дугаараас маань эхлээд энэ хүү гайхалтай жанчивлан аршаан маань халамцсан яриа нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж байна. За ингээд яг энэ доогуур бол борлуулалтын албаных нь утас ингээд та бүхэндээ гаргачихъя. Жанчивлан багц. Мөн байна. Тэгтээ энэ араа Тэгтээ бас цэвэрхэн тий. энэ араа нөгөө энэ цагаан эрхий чинь ингээ үнэрлээд нэг сэнг гэдэг ингээ явдаг шүү дээ. Энэ одооны энэ цагаан эрхнүүдаас чи тийм ийм сэнхийсэн юм үнэлэхэ болцсон байна. Харин тийм ээ. Тэгэхээр чи энэ одоо бодвол Бас л нөгөө шүүлтүүртэйгээ тийм л баг. шүүлтүүртэйгээ холбоотой байх. Тийм баг. Тийм Тийм баг. Тийм баг. За яг бол одоо нөгөө гэрлийн бурхан тэнгэр чи одоо өөрөөсөө гадна маш олон гэрэлтүүлэгч шавнар төрүүлсэн. Хамгийн одоо миний мэдээгээр бол Батнаа. Тий, жүжигчин Батнаа бо. Батнаач нэрээ тийм гэрэлтүүлж. Тий. Энэ Батнаа өөрөө бол угаасаа кодсын жүжигчин төгссөн. Тэгчингүүтээ нөгөө юу яадаг вэ? Нэг тийм хүндч байдагч нэг аргаа олохгүй, гадраа олохгүй. Нэг юм төгсчөөд Тэ нэг хэсэг нэг хаан чачгаа мэдэхгүй Яг байна. мэрэгчлээ очиад байдаг. Тэгээд бас нэг тийм жоохон туршлага суугаагүй ч юм уу те. Бас нэг жоохон ингээд юм одоо хүнэнтэй ажиллаж үзээчгүй юм уу те. Ингээд нэг галаад байна гэдэг ингээд байгаад. X-төцөнд байсан. X-төцөнд төржрэл бүжгэлээ тэгээд яг шууд тайсан дээр гарчихгүй шүү дээ. Тэгээд шууд дүн үргэчихгүй шүү дээ. Тэгэл явж лээ. Тэгэл юу хийхээ золохгүй ингээд за чи намайг дагаад гэрэлтүүлэгчээр нэг жоох яваадах гэж. Тэгээ ануу хатнаас ахуулаад гэрний гэрлийн туслахаар яваад. За гэрэлтүүлэг гэж юм байдаг шүү. Тэгээд явж байгаа сүултээ цаадахсан юу яахад. Өөрөө бүр амар хөөрхөн мэрэгшээд. Тэгэнгүүтээ өөрөө бүр тустаа гараад ерөнхий гэрэлтүүлэгчээр бас нилээ кинонд явсан. Энэ нөгөө нэг юу лээ тоочк. Өчнөр тооч мооч гэнтэр гайгүй сайн юм дээр явсан. Тэгэж явж байгаад өөрөө бас амар туршлага суугаад ирж байгаа. Хүнд чинь нэг туршлага суух, ухаан суух, бие суух гэж зөндөө ажиллаж шүү дээ. Царай суух гэнтэр кинонд чинь янз бүр. Тэгээд яг айтайхан болоод төрсөн нөгөө нэг юу хувьслын урнагийн нөгөө тэнгэрээс бусаад кинон дээр. Яг байна. Манайх нэг нэг нөгөө маниак нөхөр. тий Тэр нь бол гэхдээ бол тийм гол яг гол дүрж ирсэн. Ер нь тус доктор тий. Нэг тийм маниак дүр тоглох байхгүй. Тэгвэл эн чи юу хүн гараад ирвэ? Ямар лаг тохолч байгаа гэл. Тэгэл тэрнээс хойш ингээд ерөөс ингээд хүмүүс чинь ч хөө энэ ч ямар гэл хүнсний гоё тийм үе байх тий. тийм нэг үе ирдэг тий. Тийм гоё танигдчих тий. Тэгээд өөрөө яг ингээд оногцсон дүрээ бол бас нэг бас чанартай хийждэг болох юм ингээд амар гоё удаа явуулж байгаа. Тэнгүүд нөгөөдөг чи одоо нөгөө хүн томрох биш л дээ. Мэрэгжил хайдаг юм шүү дээ. Яг үнэ. Өнөө хүсэж мөрөөдөж дурлсан ажлаа хиймээр шүү дээ. Хиймээр шүү дээ. Тэнгүүд за би гэрлээ болио би жүжигчний хайдаг хийлээ гэд. Одоо карьертай болоод эхэлцээ гэд. Ингээд хийгээд ингээ явангууд танаа гэрлийнхэн дандаа жүжигчин болж ийд. Хүмүүс хийдэг хийгээд ах юм. Тэр чинь тэгээд угнаа тэр чинь жүжигчин байсан. Жүжигчин байсан хүн байхгүй юу? Жүжигчин хүн байхгүй юу? Тэгээд гоё гарч ирсэн. Одоо бол өөрөө бас дахиад кино мэн хийж гэн 0.100 юу лээ? Ямар кино хэлээ? Нэмэрний тухай киносаа ёо би л нэр нь мартчихлаа. Тий. Сүүлд үрдэл чи хоёулаа нөгөө эмгтэн кейс дээр ажиллаж байгаад сүүлд чинь та бас нэг шагаа гэдэг нэг бүх бас өгч болсон шүү. Тий одоо тэр маань бас яг гэрлүүлэгчээр явж байгаа. Би тэгээ дараагаар нь юу тэр мөнгө шагаа гэдэг. Тэгээд одоо нөгөө алдарт очки дээр очки дээр очсон гэрлүүлэгчээр хөрхөө явж илээ. Айгүй хөрхөн болцсон явж илээ. Одоо тэр уурхай инженер хийхгүй. Уул нь уурхай инженерээр төгссөн шүү дээ. Тэгээд цэглэгээ мэглэн сайн. Кинороо яваад орсон. Мундаг. Одоо тэр уурхайд очихгүй. Тэр очрууд ажиж байгаа юм жаа.
Тэгтээ гоё. Сайхан л байж. Амар гоё ихгүй. Гоё ажил руу орж ирсэн. Гэхдээ энэ чаар ингээд нэг бодлын төсөв шиг ийм байхгүй. Одоо нэг өдөр болох ингээд жил болгон ингээд техник технологиуд энэ түрүү хэлж штеп ингээд солигдоо шинжлэгдээд яваад идэг. Ийм үе дээр тий. Ийм үе дээр одоо ингээд бас яг ийм гэрлийн техникч аргач ажиллахын хэрэг чинь. Бас тийм амар биш. Амар биш. Амар биш. Яг ер нь энэ манай киноныхны ажил ингээл хүн харахад ингээд амар гоё ингээл зураг даргараа л те. Эсвэл ингээд кино дэлгэцээр ингээл яваал гэж. Ер нь үндсэндээ цаана хар ажил шүү дээ. Тийм. Тэгээ хар ажил байхгүй. Тэр гэрлийн чинь зөөнөр тэр их том техникийг зөөн тэр камерууд бүх юм зөөн тэгэл жижиг хэрэгэл мэрэгэл ховцгонор гэл энэ чинь бүгд хар ажил шүү дээ. А тэгэл дэлгэцэнд гарсан бүтээл нь гоё гэдэг байхгүй. Бүтээл нь гоё болохоор хүмүүс ямар гоё юм бэ? Ямар сайхан юм бэ? Бид нэг айгүй л хөнгө ажил хийчихэл тэгэл айгүй гоё байдаг гэж хүмүүс ойлгодог хүмүүс байдаг шүү дээ. Цаана айгүй хүнд асар хүнд хүйтэн байна уу, халуун байна уу, те салхитай шуурхтай бороотой байна уу? Энэ бол үзэгчд томоогүй шүү дээ. Тий. Техниктэй харьцахыг бол ер нь шарвахаас сурсан. Ер нь шарвахаас сурсан шүү. Тий баг. Шарвууд орж байгаа ч ер нь аймаг мамдаг байна шүү. Маш нэм баг. Аймаг нэм бай. Тэгэл өөрөө шинийг санаачлагч юм байсан. Гэрт нь ингээл яваад очих тэр хэзээний нэг гоё юм ийц. Нэг гоё юм ийц. Тэгэл нөгөө нэг амьд ус өгсөн ус энэ тэр гэл ялгадаг малгадаг гэдэг гэл тийм аппарат энэ хийчихсэн тэгэл амьд ус нэн өгсөн ус нэн гэл хүний биеинд энэ сайн энэ нэг юм гэл. Тэгэл ярээс хөөх тийм үг гал гайхаад дэлхийн 2 дугаар дайны үед ингэж ажилуулаад тог гаргаж ирсэн гэдэг ингээд лааны юунд ингээд Малконы даац хийсэн тэгэл эн чинь тэгсэн чинь нөгөөдийн доороос наалга хараад энд нь юм эргэлдээл энэ төр. Тим хийгээл нөгөөдийн бүр гайхаал. Гайхамшигтай. Айгуу. Мэдхгүй чадахгүй юм байхгүй. Ерөөсө урд наснаа бүр бүгдээр ингээд үдцсэн хүн шиг л байгаа юм чи. Игээд үдцсэн хүн шиг. Айгуу мондөг. Гайхалтай хүмүүс шүү. Тэгээд ч өөрөө нөгөө хос зургийн оператор хойно төгсч ирсэн. Тэгээд тийм их сонирхолтой байсан юм шиг. Ерөөсөө тийм. Хослол зураг гэдэг чинь одоо бол компьютер ингээд хийчихдэг бол. CGI гэдэг. CGI гэж хийчихдэг бол. А тугай чинь хальсан дээр зүгээр яг л амьд юм шиг буулгадаг байсан. Тэр чинь эртний тэр гудамжнуудыг тэгэл сүм мөм дуган могонд тэгэл бүхэл юм хийдэг байсан юм чинь. Цаа бол одоо ингээд тэр шамнырыгаа бол би бол боддог юм а зүгээр одоо ингээд техниктэй яаж харьцаж байгаагаас шалтгаалж тэр хүүхдийн юу гарч ирдэг болов. Ер нь тэр ч нэгдүгээр техник тус тасгаар ингээд хаяад өгдөг юм байдаг. Тэр чинь бол ерөөсөө юм байхгүй. Хүн сэтгэлтэй байна уу сэтгэлгүй байна уу гэдэг тэгэхгүй. Ердөө л энэ хоёр хүн нэмэх хасах гэдэг шиг хоёр л байхгүй. Сэтгэлгүй хөхд бол тэгэл мэдээч хэрэг техникээ тэгэл хөсөр хаян тэгэл нэг яг зургийн талбай дээр нэг ингээд замбраагүй утас мут саydсан ч байх шиг те нэг газар зураг авах гээл тэгэнгүүт коридорт оруулж ирэнгүүт хүн явах зайгүй ингээл хөлмөлнүүд ингээ хайцсан ч байх шиг те. Тий. Энд чи сэтгэлгүй гэх байхгүй. Тий. Аливаа юмд нэг жоохон сэтгэл гаргачаад тэг амжилтахгүй. Амжилттай болдог байхгүй. Тэгэнгүүт тэр чинь сайхан хүний хөлнөөс зайлуудаад эмхлээ зэгслээд ингээд бихийл нэг ажил хийж байгаа юм гэсэн шиг ингээл дараагаа хийчих юм л тэр чинь тэгээ сэтгэлгүй гэх л байхгүй. Тэгэл юмд чинь чамбай, нямбай байна. Тэгээд шаруу төрж байгаа школтой. Тэгэл зүгээр нэг юу гадаа ингээл нэг кабель татсан байхад тэр үн чи хураахтаа хүртэл ингээл нэг энэ гартаа зүгээр л алчуур өсөж байгаа байхгүй. Тэгэл хураахтаа л ингээл арчаал цэвэрхэн тоосын аваад тэгэл болоо. Тэгэхгүй л тэгэл шараатаа нутгалдуулаад шараатаа өөрөөр нь гарна нь тоос. Тэгээд хувцас сунарна гэж заваарал ингээл энэ болгон дээр чинь зөвхөн нэг жоохон сэтгэл хэрэгтэй. Ер нь аливаа ажилд. Жоохон сэтгэл. Техник гэхээсээ илүү энэ киноны арын албанд ажиллаж байгаа зүгээр нэг албан зохиол байгуулагч техник хайртай хүнээс гадна техник хайртай хүмүүс зөндөө л өгсөн бүгдээр л хэл. А хамгийн гол юм нь өгөхлөөр тэр нөгөө тийм сэтгэлтэй хандлага сэтгэл хоёрыг тийм дөө ерөөсөө андашгүй мэдэгддэг шүү дээ. Сэтгэлтэй байж чадах юм бол тэрнээс юу ч гарч мэднэ. Тэгээд тим групптэй ажиллах чинь их гоё байдаг. Тэгээд залуучууд нь гоё мондоо гэн ямбаа. Тэгэхгүй ингээд манайхан чи ингээд
нөгөө явсан газар болгоно ингээд дэлбэж хайшаа яваад за тэгэл за одоо төгсөө хөгжүүлэлт сайн мэдж байгаа одоо зургийн дарга хийгээд яваад тийм ээ хамгийн гол асуудал чинь наач Ерөөсөө энэ Өө танаа киноных зураг авах. гүү гээл ерөөсөө энэ объектууд эдэр ингээл за ингээд тодорхой хэмжих нугасаа тэр төлбөр мөнгөний өгнө. За бид нар ингээд нэг тэтэс тэтэн цагийн орон зураг авч байгаа нэг киноны хоног оруулах. Өөстө дээр дэлбэлжтэй. тийм тэр ирээд тэгж ингэж хаяа тэр тэдний кино ирж тэгж ингээд тэгэхээр нь л нөгөө дараагийнхтай айгу дэмий байдаг учраас ер нь орсон гарсан газар болгондоо нэрээ хичээж араарынхаа уран бүтээлчдийн замыг хаалгүй их тийм бас их учиртай байх хэрэгтэй байхгүй. Тэгээ би болохоор тэгэл өмөрөөл ямар кино орсон бол да за яах вэ та кино гэж бүгдийг бити тэгж яриа. Энэ дотор ч маш олон хүмүүс ажилладаг юм аа. Мэргэжлийн бус усууд ажиллана бас ганцны хүнээс болсон үйлдэлийг та кино гэж бүгдэнд нь бити тэгж ойлгоорой гэд. Би нөгөө урдны минь бас зөөлөж бас зөвөр ойлгуулах гэж хичээн. За тэгээд надад зөвшөөрөөд хийлгэлэхэд би ингээд нөгөө урд замаа засаад ингээд тэгж явахыг хичээж явдаг байхгүй их чинь. Тэгээ уучлаарай гэд уучлалын гуй чинь одоо урдны баг нь уучлал гуугаагүй явсан бол би уучлалын гуй тийм штэ тэгж л бид нар чинь эн чинь нэг л баг л хамт олон гэсэн үг штэ зөвхөн ганцхан төгсөөд энэ кино их яваад байгаа юм биш штэ дараагийн өөр хүмүүс ирэхэд бас нэг зам нээлттэй байгаасаа гэж боддог байхгүй юу гой сайхан хүлээж аваасаа дараагийн хүн ирэхэд энэ хамт олон гэж бодож тэгж одоо объектуудаа хүмүүстэйгээ уулзаж явна ингээ бас үгээ хэлнэ. Одоо ч тэгээд боломж зах зээл өгчөд ирэхээр үнэгүй юм гэж байхгүй болцсон бүхэл зүйлгээд үн ханш хэлж байгаа ч гэсэн одоо ер нь тэгтээ бас дажгүй манай монголчууд үзэгч чинь тэгээд та юм уу гэл бас нэг урдлын буян гэдэг шиг те энэ хөөрхөн шар нүрчин бас буянтай тэгээ бас сайхан ажил үйлсийн бүтээгээл өнөөдөр аягүй олон уран бүтээлийн ард бас зургийн дарга гэдэг ажлынхаа өөрхийг сайхан хангалттай сэтгэл дүүрэн хийгээл ард нь гараал явж байна. За илүү тэгвэл сайхан үгнээ чи араас. Миний гол ажиллаж энэ шуурь. За дахиад 26 онд тэгээд уран бүтээлээр ариун байх болтугай. Байх болтугай гэж. За ерөөлөөр болдог. Өвсөн, халуурсан, шингэн алдсан үед Smarter Hydra шингэдэг нөхөн. Taste of Japan. За энэ бол үнэхээр гайхалтай ус үлээ манайхаа. Ягаад тэгэхээр шингэн нөхөх эрдэст ус гээд байгаа. Одоо нэг ёсондоо бол энэ усыг бүр уудаг нөгөө тусалж гэж бас нэрлэдэг байгаа юм байлээ шүү. Юу гэхээр эрдэс болон шингэний дутагдлыг маш богино хугацаанд үр дүнтэйгээр нөхдөг ийм гайхалтай ус. Тусал шингэнийг орлохуутсаар хордлого тайлах шингэн гээд байгаа. Эрдэс шингэн нөхөх зорилгоор сахартай хүмүүсч бас хэрэглэхэд аюулгүй. Бодисын солилцоог идэвхжүүлж, хорт бодисыг гадагшлуулна. Одоо өвдсөн, халуурсан, одоо бөөлжсөн, шингэн алдсан үед шингэнийг нөхөн. Няраа болон бага насны хүүхдийн хордлого шингэн алдалтыг бас богино хугацаанд нөхөхөөс гадна ханиа томны үед биеийн шингэнийг тэнцвэржүүлэх ийм сайхан үүрэгтэй гайхалтай үр нөлөөтэй ус байна. Бүх төрлийн хордлогын үед бүх насныхан хэрэглэнэ гэж байгаа. За манайхаа энэ араа. Уудаг тусал. Алан намар киноны продюсераар ажилласан залууч одоо юу вэ? Урлагийн хүн юм. Урлагийн хүн биш юм. Яг урлагийн хүн бол биш шүү. Өөрөө хоббигоор урлаг дуртай, хайртай. Кино. Тэгээд хоббигоор киног үзэж киног амар юу яасан судалсан гэх юм уу да. Айгуу судалсан юм блэ. Тэгээд бүр кино хийх юмсан гэсэн юм нөө хүслэн төрөөд ингээд тэгээ гүрээ агаатай зуулдж ирсэн юм байна урд нь. Тэгэнгүүтээ энэ алан намар гэдэг нэг ийм гоё кино хийгээд бүр 17 онд өөрөө бүр зохиол авчихсан байна. Тийм. Тэгээд бүр кино зураг авалтыг бүр надад ярьжсэн байхгүй төсөө би бүр юу хүсдэг гэж бүхэл юм үнэн байхыг хүсэж байна. Тэгээ кино маш сайн үзээд бүр кино үзээр байгаа тэр жүжигчдийн тэр тоглолт үнэн тоглож байгаа худлаа тоглолт моголт гэдэг ингээд одоо нэг тийм боловсрогдсон үзэгч гэж байдаг шүү дээ. Ер нь яг тийм үзэгч. Тэгээ зураг авалт ингээд энэ тал камерч монитор харж байгаа юм чинь. Энэ арай жоохон биш инeen гэдэргээд шаал өөр харж марж байгаа юм. Яг нэг тийм мэрэгчлийн хүн шиг. Их өөр тийм хүн. Их нааша болсон байх. Их нааша кинороо болцсон. Айгуу тийм сайн харж чаддаг, бодож чаддаг болсон. Тийм. Кино хийвэл ийм гүл
Тэгээд үзэгчдийг энэ төр мэдэрдэг болсон. Үзэгч талаас бас амар мэдэрсэн тавьчихдаг бол. Тэр юм үнэхээр мундаг юм лээ. Тийм залуу байгаа. Мундаг залуу. Тийм. Тэгэхээр энэ хүнийг бас зөвхөн бас би бас ингээд бас бодоод шүү дээ. Алаг намараар энэ хүний уран бүтээл ингээд битээ зогсож байсан. Тэгэхээр энэ чи яг үнэ одоо жишээ нь танаа продюсер тэр залуу болоод одоо нэгд хийгээд эхэлсэн болоод яг нөгөө манай гадны нөлөөгөө оргил шиг байна. Одоо оргил таар болгондоо зогоод байна өгш юм. Тэгээд тэгээ бараг л гадны нөлөөгөө хоёрыг хончроо биш үү яах вэ өгшөө гэх. Тэгээ хамгийн гол нь бас нэг зүгээр миний бодож байгаа юм шиг. Ийм гоё ингээд нөгөө кинонд ингээд сэтгэл зүрхээ гаргаад, хөрөнгө мөнгөө гаргаад ингээд ийм гоё ингээд өөрөө зохиолоо бичээд ингээд орж ирж байгаа хүний урмыг хизээш гулчлах. Яг үнэ. Ормын Тэрхийн тулд энэ дээр нь бид нар халтуурны ажиг хизээч болохгүй. Энийг бол энэ тэр сэтгэлийн ядаж тэр сэтгэлийн хүндэлж өөрөө тэр ажил тэрэнд нь махарч орж ажиллаж дотор нь бүр ингэж гүн гүнзгий орж иж ажиллахгүй бол ийм хүнийг бид нар үргээчихвээ ч юм уу. Тэгээд энэ уран бүтээл нь муу болчихвээ. Энээс маш хайж ах хэрэгтэй. Яг үнэ тий. тэгээд Юу нэгтэй аль уран бүтээл дээр л дээ. Тий. бүгд уран бүтээл. Бүгд уран бүтээл дээр. Тийм шүү дээ. Тэр нь хүн бол Тийм. Тэгээд уран бүтээл нэг уран бүтээл орсон бол тэр нэг хөлөөр муу болчихвээ гэж санаа зовж тэрний төлөө ингэж шаналж ажиллаж ах хэрэгтэй. жижиг гэхгүй нэрээ нэг ганц хэсэг ороод гарсан ч тэрийг үнэхээр бид нар чинь одоо номын сонсоод эзэмшсэн улсууд чинь тэрийг гүйцэтгэж авах хэрэгтэй байхгүй. Тэгээд ямар сайндаа бид нар нэг уран бүтээлд нэгээ за болоо цалин авцсан юм чинь бүтээл нь дууссан юм чинь гэж хандмааргүй байгаа байхгүй. Үнэ тий. Тийм учраас бас энэ киногоо өшөө хүмүүс үзээсэй гэж хүсэж байгаа байхгүй да. Тийм гол нь бас нэг ч гэсэн нэг өгүүлбэр те нэг өвөөгөө эмээгээ аавыгаа ч юм уу эсвэл найз нөхдөө хамаагүй ингээ 20 30 жил харцгаа байсан жижигхэн юм дээрээс болоод гомдоод ингээ харцгаа байсан найзууд гэдэг юм эргээд бас найзгаа бодох эргэж харах ямар нэгэн байдлаар хүмүүсийн харилцаанд нэг эерэг байдал үүсээсэй гэж бас энэ кино хүсэж хийсэн учраас тэгээ энэ киног нэг ч гэсэн хүн үзчихээсэй л гэж хүсэж байгаа байхгүй. Сайхан. За ингээд халамцсан ярийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн агч хоёртоо маш их баярлалаа. Тэгээд нэг сайхан ёстой нэг хээгүй шаагүй гэдэг шиг гуруулаа нэг сайхан буу халлаа. Тэгээд одоо сар шинэж уулзахгүй байлгүй да. Ингээд юугүй л өнөө маргаашгүй сар шин. Одоо фоз гэж ижил сар шин болчихно. Тэгээд ийм учраас агч хоёртоо сар шиндээ сайхан шинлэрээ гэд гуруулаа тулгаад нэвтрүүлгээ өндөрлчихье тий. За Сар шиндээ сайхан шиндээ. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа. Ээж найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээд харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байхгүй яа чи би үрний сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хэнийг нэг төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.